Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зуулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Good. Гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион дээр та яг энэ цаг мөчид Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгээ хүлээн авч сонсож байна. Мөн 3W1045 минь вебсайтаар бөмбөрцгийн үнцэг болон бүрээс биднийг сонсох боломжтой. Харин үзхийг хүсвэл Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичээд хайгаарай. Танд манай пэйж харагдах болно. Биднийг дагаад бидний бэлтгэн хүргэж байгаа мэдээлэл контентуудаа үргэлж хамтдаа байгаарай. Харин яг одоо Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг маань танд дүрстэйгээр хүрч байна. Радиогийн 1-р студид Эка очроод заяа найруулагч Мизо ажиллаж байна. Та харин шууд залгахыг хүсвэл 996045 99601045 дугаард холбогдоорой. Юу гэж хоёроо энэ хоёр дөрөөсөө ажиллаж. Юу гэж хоёроо. За өнөөдөр хараа 3W гэж заяагийн хэлдэг тэр 3W чинь төрсөн өдөр нь өнөөдөр. Хэний заяаг нь оо? Тэр миний 3W гэж. Tim Berners-Lee гэдэг нөхөр анх энэ 3W гэдгийг чинь зохиосон юм байна. За мань нөхрийн төрсөн өдөр бол яг өнөөдөр байд юм байна. 55 оны 6 сарын 8-ны өдөр төрсөн хүн байд юм байна. Тэгэхээр энэ хүний хийсэн өдрөөрөө зохиож байгаа юм уу? Гөө энэ хүний одоо төрсөн өдөр энэ хүнийхэн төрсөн өдөр байхгүй юу? Тэгээд энэ хүн 3W гэдэг энэ одоо платформ энэ одоо замуудыг ингэж хийснээрээ хүн төрөлхтөнд үнэгүй танилцуулсан юм байна. За ингээд хүн төрөлхтөн үнэгүүгээр ашигладаг болсноос болж одоо интернетийг бид нар ямар гоё хэмжээнд ашиглах боломжтой болсон энэ багхгүй. Тэгэхээр 3W facebook.com гэдэг ташуу зураас гэр бүлийн радио 104.5-ыг хайх юм бол та манай пэйж хуудсыг олох боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна. 3W 1045 CGM-ээс биднийг бас сонсоорой та нар. Тийм ээ. Баярлалаа. Тэгээд шинэ 7 хоногийн сайхан ирсвчтэй эхлүүлж ах шиг байна те. Та хоёрыг харсан чи. Ер нь дандаа 7 хоногийн эхлэл болгон та хоёр нэг юм хорницсан байж байгаа байхгүй. Тэгээ энэ 7 хоног бол сайн амарсан юм шиг байна. Ястаа тийм байхгүй шүү. Өнгөрсөн 7 хоногт чинь нэг өдөр гайгүй байсан юм. Хоёр дахь өдөр нь жоохон эвгүүцэн болохоос биш. Бусдаараа ер нь дайггүй л хэлсэн шүү. Ер нь өнгөрсөн 7 хоног мяарсан. Тэрний өмнөх нь бас мяарсан. Тэгээ тэрний өмнөх нь арай мяарсан байна. Энэ одоо цаг хугацаа надад ганцхан юм хурдан санагдаад байна уу? Эсвэл та нар ч гэсэн гэж хурдан санагдаад байна уу? Яасан. Айгу хурдтай явах юм ер нь. Би бол хараад цаг хугацаанд их газ 2-7 хоног болоод цалин буухыг тэгэл газ 2-7 хоног болоод цалин буухыг те. Нэг талтай гойж юм шиг нөгөө талтай ингээд хөгшөлтрөө нөгөө өглөрөөгөө хурдан явж байгаа гэж бодохоор 2 хоног надад болохоор нөгөө буухаасаа илүү нөгөө цалин алга болж байгаа нь айгу хурдан санагдаад байна. Тийм үү? Цалин 2-7 хоноод буугаад алга болтоо 7 хоноод алга болчих. Чамд алга болоод байгаа. Надад бол мэдхгүй би одоо аваагүй шүү дээ. Тэр нөө голомтын даасанд ороод байгаа. Байгаад байлгүй дээ гэж. Манай баячуудын яриа дүрсөөр байна. Алга болно гэж яриа ядуу байхгүй. Алга болно. Харин баян хүний яриа юм байхгүй. Хүй тоор цалин авт юм уу? Тоор цалинтай ажилтг юм уу чи? Эжи бид нар яг одоо гэр бүлийн радиогоор нийгэм сайн сайхны түгэхийг л зорж байна. Нэг үнд ч гэсэн. Гэтэ үүнийг чи цалинтай идэг гэж юу? Чимээр юм бэ? Миний бүр шар ус болсон. За яг бүлийд бүгдээрээ цалин авдаг. За өглөөний мэнд эрхэм сонсогчдоо. Тэгээ манай заяа минь эхлээд орж ирсэн байна. За манай мянган ах минь сайн байцгаана баха. Өглөөний мэнд сайхан амарцгаас нь өгчилсэн байна. Манай алтан чимэг сүхэ шинэ 7 хоногийн өглөөний мэндэ гэжэлсэн байна. Мэндэ амор. Ядамсрын туяа өглөөний мэндэ гэж орж ирсэн байна. Сайхнаа чулууху morning гэж орж ирсэн байна. Манай заяагийн сайхнаа орж ирсэн байна. Сайхан өглөөний мэндэ гэж орж ирсэн байна. За ингээд бидэнтэй хамтдаа байгаа сонсогчтанд баярлалаа. Яг одоо меншн давалгаа хүрэхэд бэлэн болсон байна. За нэг юу алсан нөө бэлэг дээр нэг өөрчлөлтүүд гарч ирсэн. Дөрмүүд шинчлэгдэж тогтоогдсон. Бид нар мэдээж нөгөө бэлэг болондоо тухайн бэлгийн эзнийг тодруулж байгаа. Тэгээд яг тухайн болон дээр тухайн үнтэйгээ холбогдно. Хэрвээ тэр хүн холбогдохгүй бол яг дараагийн хүнийг нь дахиж эргүүлж тодруулах ийм дүрм байсан шүү дээ тий. Түүн дээр нэмээд жич гэдэг дүрмээ бүр авч хийж байгаа. Нөө манай жич гэдэг дүрм байсан байхгүй. Жич байгууллагын ажилчид оролцсноо гэдэг байсан. Одоо тэр жичийг бүр аваа хийсэн. Энийг би хийлгсэн гэдэг та нар нэг л ойлгохгүй байх шиг байна те. Би бэлгээ авчны дараа тэгэл болоо штэ. Өөр би хийж өгмөөргүй байна.
За ингээд жижиг авсан. Тэгэхээр байгууллагын ажилчид бол бэлэг болонд оролцох боломжгүй болсон. Гэхдээ ч гэсэн меншин давалгаан зүрхэн давалгаанда та бүхэн нэг дээрээ гэж та бүхнийг уриалж байна. Одоо харин нэвтрүүлэг эхлэхэд меншин давалгаа 2 булангийн дунд зүрхэн давалгаа танд хүрч байгаа. Та энэхүү давалгаануудад нэгдснээр даваагаас баасан гараг 7.15-аас 8:45-ын хооронд бидэнтэй хамт байснаар бидний зүгээс бидэнтэй хамт байгаад баярлалаа гэж танд бяцхан бэлгийг бэлдэж байгаа. Энэ 7 хоногийн бэлэг маань сав гарагт задарна. Бас их сонирхолтой гоё бэлгийг бид бэлдсэн байгаа. Тэгээд яг одоо харин эхний давалгааны явах гэж байна гэсэн үг. Хамтдаа нэвтрүүлгээ сонсох хүссэн хүнээ меншн хийгээрэй. Меншн давалгаа яг одоо Гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичиж хайхаар манай пэйж хуудсан дээр Гэр бүлийн радиогийн Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн лайв стрим дээр явж байгаа шүү. За ингээд 1 2-3 өнөө хүрд эргүүлсээрээ байгаа сууц. За тэгээд бид нар бас меншн давалгаан дээр ажиглаад байхад нэг мэдээж яг л нэг оролцдог яг манай юунд идэвхтэй оролцдог нэг айгүйх меншн хийдэг. Тэгвэл бас хэдүүлээ илүү ихтэй одоо хин нэгний амьдрал сэрүүлэг болж ирцэрэж те гой нэг сонсохоос юу эхэлдэг үлээ. Эрдэм мэдлэг эхэлдэг гэж ярьдаг штэ. Тэгэхээр бүгд хамтдаа бас яг цоошин хүмүүсийг бас меншн хийгээсэй хэмээн бид нараас гоё уриалж байгаа шүү. Тэг яг бидний дөрөв нэг өмнө яг заяа шагнал аваад өмнө яг манай байгууллагаас хүмүүс шагнал авах зүгээр байдаг байсан л та. Гэсэн чи яг нөгөө Эрка шагнал авсан чи нэг л эвгүй санагдаад ер нь байгууллагын шагналыг байгууллага дотоодоос авах болио гэд тэгээд ер нь шийдсэн байгаа шүү. Тэгээд хэрвээ хараа заяа аваад энийг болиё гэсэн бол би аюу хэрүүл уруул хийгээл те. Дээгүр доогоор явах гэсэн байна. Ер нь ингэсэн. Ер нь бид нар ингээд дотоод байгууллагаасаа шагнал авахыг оролцуулахаа болиё гэж ер нь ярьж ирсэн, бодож ирсэн. Даанч нөгөө Эркаг нэг яахгүй те. Нэг шагнахгүй бол наачаас та бүү насаараа эрүүл болох учраас тэгээ бид нар ямар ч нэг Эрка гарсныхын дараа бид нар ингээд дөрмөө өөрчилж байгаа шүү манайхаа. Тэр одоо Эрка орж ирэхгүй, лай олохгүй гэсэн үг. Болохгүй. Би тэгээд сайхан сэтгэл амар болсон. Та бүхнийг сайхан дэмжих бол. Би бүр туяа гिचийн захыг мошгоо сууж ин да. Өнөөдөр манай болонгууд гэх юм бол баярлалаа өчигдөр минь болон хүрнэ. За түүний дараа болвол 2 дахь гэр болон маань хүрэх байхаа. Тэгэхээр эдгээр 2 болон та бүхэн өнөөдрийн турш бидэнтэй хамтдаа байснаар 8:45 хүртэл хамт байснаар сонсох боломжтой. Дотор нь маш олон сонирхолтой гоё өрнөлүүд бас өрнөдөг байгаа. Та ч гэсэн яг болонтойгоо холбоотойгоор бидэнтэй холбогдож санал бодлоо илэрхийлэн комент хийсэд бас өөрийн мэдрэмжээ бас хуваалцаасаа гэж хүсэж байна. 9986 1045 9986 1045 дугаар нээлттэй байгаа. За манай өөрөө өөрсдөө шагнаад бай хариу явдлаа гэнэ. Тийштэй тэр үл үнэхээр бууцрын явдал байсан. Бид нар ерөөсөө шалгаруулаагүй шүү дээ. Тэр чинь өөрөө шаанаасаас шалгав. Бид нар харин аль дээрээс хойш энийгээ болиё өөрсдөө шагнах одоо оролцуулахгүй гэж тохирцсон байсан боловч Эркаг заавал нэг шагнахгүй бол насаараа наачаар таяг тосон ч панер адтай намаа. 2026 оны 6 сарын 5-ны өдөр нэг юм шийдвэр гаргаагүй юу те. Тэр чинь амар хогийн биш шүү гэ те. Дандаа ярьдаг. Гайхалтай сонсогчтой ингээ харсан чи бахархчлаа. Дандаа одоо шинэлэг хүмүүсийг бас меншн хийж байгаа нь харагдаж байна. Бямба хин гэдэг хүн бол одоо Коби Брайант. Бямба хин гэдэг хүн гэсэн. За одоохон би бас нэг меншн хийгээд. За тэгээ манай хоёр бас юу байгаарай. Манай Эрка заяа хоёр минь бас цоошин 5 хүн меншн хийгээрэй. Би бас яг хин нэг бас өглөө ер нь ингэдэг юм байна. Одоо ингээ харсан чи би ч одоо яг өглөө ирцээрээ 40 хоногчлаа штэ. Хүний амьдрал яг нэг юм биш нэрээ. 40 хоног ингээд өглөө болгон нэг одоо өөрийгөө ялаад нэг юм дадал гүрийж байгаа те. Суулгах юм бол үнэхээр ялчдаг юм байна. Өнөө өглөөдрүүл ямар ч түүрдэхгүйгээр би сэрлээ штэ. За баярлалаа би өөрөө яриад өөрөө хариулж байгаа шиг байна. Болж штэ. 40 хоног гэдэг нь айгүй чухал юм биш үү манайхаа. 40 хоног. Тэг яг үнэндээ хэлэхэд бол би өглөө байна гэдэг чи болж шүү. Дандаа 10 цаг гэж сэрдэг байсан. Орой шөнө ажилтаа байдаг байсан учраас 10, 11, 12 хүртэл унтдаг байсан. Тэгээд яг ингээ өглөө 6 цагт 5, 6 гэж сэрдэг болоод 40 хоног. Одоо бол үнэхээр гэхдээ айгүй хөвдөлтийг мэдээсээ. Одоо бол үнэхээр барахгүй юм байна. Энэ ажлаасаа гарчдаг ч юм уу тэргээ бодсоо. Би юуны төлөө ингэж ирцээрээд байгаа. Хамаг юмд болсон уу? Хамаг юм гүйцэтсэн байгаа даа штэ. Гэтэ эн чинь болоогүй бас дараагийн шинэ хөгжил дэвшил болно эн чинь те. Тэгээ байж түр байж. Зүгээр би одоо хөгжцсөн. Одоо энэс илүү цааш хөгжихгүй. Дахиад хөгжин байж. Хангалттай. Одоо хамтдаа хөгжихийн тулд мэдээж бид өчигдөртөө баярлалаа гэж хэлдэг болон эхэлж байна. 7 хоногийн эхлэл болгоо энэхүү болон танд хүрдэг байгаа. Ингээд баярлалаа өчигдөр минь.
Өчигдөр бидэнд инээмсэглэл ч юм уу, Сургамж ч юм уу? ямар нэг зүйлийг үлдээсэн байж таарна. Тиймээс өчигдөртөө баярлаа гэж хэлцгээе. Баярлалаа өчигдөр минь. Баярлалаа өчигдөр минь. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн баярлалаа өчигдөр минь дугаар яг одоо эхлэх дугаар булан минь эхлэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр бүгдээр хамтдаа мэдээж би ч гэсэн бас 40 хоногийн турш одоо ингээд өглөө болгоо баярлалаа өчигдрийнхөө тэр сайн муугаас нь суралцаа сайнд нь талархаад те ийм гоё дадлыг бас суулгасандаа маш их баяртай байна. Эрхэм сонсогч та бүхэн ч гэсэн тийм дадлалаар дүүрэн болсон байх гэж бодож байна. Тийм учраас шууд өчигдөр таны амьдралд юу болсон бэ? Юу сурсан бэ гэдгээ шууд 9986 1045 дугаар руу залгаад бидэнтэй гоё хуваалцаарай. Бид гурав өнөөдөр зөвхөн ярих биш. Та бүхэнтэйгээ хамтдаа ярмаар байна. Хамтдаа энэ болонг бид нэр түгээж байгаа тийм ээ. За одоо сайхан мэдээ гэж хэлэх үү яах вэ? Би одоо бас өчигдөр цагаарын мэдээлэл болон бусад зүйлүүд ингээд хараад суучлаа л да. Хүн чинь бас нэг өчигдөр бүтэн сайн өдөр, бүтэн амралтын өдөр юу хэсэг хийх вдэ? Янз янзын юм болно штэ. Тэр 16 17-оос эхлээд нөгөө манай жинкнээс 100 ирэх юм байлээ. Тийм үү. 6 сарын 17-оос 6 сарын 16 17-оос эхлээд 30 нэмэх болоод эхэлэх юм байлээ. Тэгтээ бүр амар хална гэж хэлдэг шүү дээ. Тэг хална. Тий огцом хална гэсэн шүү дээ. Яана. Тэгсэн чи яг тэр үеэр нь бэ аялж таарах юм аа. Айгу хэцүү юм аа. Аялал маялал яг ингэж тон одохгүй бүгдээрээ яг над арай хайртай юу. тас хар эркэг харах нь дээ. Тас хар мөнгөгүй юу? Тас хар ямар ч мөнгөгүй. Өмнө явахаас өмнө зураг мураг авах болохгүй мэн тий. Үгүй яг чиний зураг шиг авах гэдэг байхгүй. Тэгвэл ирээд авахгүйсэн. Тий балаар явахаас өмнө. Үгүй яагаад юу н хав хараараа авалж болтгүй гэж. Байгаараа л авахгүй л. Үгүй харин байгаанд энэ юм чинь. Үгүй тэгээд харлаж ирээл авахгүй. Харлах чинь байгаараа биш болчих гээд шүү дээ. Түлэгчих гээд шүү дээ. Тэгтээ нэмэр байгаа юу ямар нэг арга байна уу? Бэлгүй яа тий. Нарны тосмос түрхэд явж Нарны тос чинь харлахаас хамгаалдаггүй гэж нэг нөхөр. Яг харлахаас хамгаалахгүй л дээ. Үгүй хамгаална шүү дээ. Тодорхой хэмжээнд тоос хамгаална гэж хэлсэн. Тий, нарны хит ягаан туяа муяа тий. Туяа муянаас нь хамгаалах байхгүй юу? Тийм гэсэн. Хортой зүйлийг арьсан чингээхгүй гэсэн. За ер нь нуур харлахаа ингээ хүлээмшүүр. Нуур нь чумбаал гараад ирэх юм бол бад харуулна шүү дээ. Усанд орохгүй л ахгүй юу? Би гэхдээ өнгөрсөн жил мэл бол аялаад ерөөсөө тэгэж харалж борлоогүй шүү дээ. Усанд орох юм чинь үү? Үгүй ээ, усанд орсон ч гэсэндээ. Яаж? Нүрээ оруулаагүй юм уу? Та нар дараа нь хэлээ заяа. За шинээр орж иж байгаа сонсогчдоо өглөөний мэнд өглөөний мэнд хүргэе. 9986 1045 9986 1045 дугаард холбогдож орж ирээд өчигдөр болсон зүйлээсээ бидэнтэй хаваалцаарай. Эсвэл гэр бүлийн радиогийн 104.5 гэсэн пэйж рүү орж ирээд яг одоо хүрч байгаа дүрстэй шууд нэвтрүүлгийн дор комент бичээрэй. Өчигдөр би нэг юм мэдээ сонсон. За тэр мэдээ та бүхэнд бүр шууд уншаад өгч заяа. Энэ Эркатай нэлээд ойролцоо мэдээ. Эркад ер нь баг хамааралтай мэдээ. За тийм муухай мэдээ юм уу? Үгүй. Ямар гоё мэдээ вэ? Эркэтэй адилхан гэрж би тийм муухай. Шууд бусаар хамааралтай байхгүй юу? Тийм үү. Бараг ойрынх нь хамаатан байж болохоор хүний талаар мэдээлэл. Элон Маск. Яа, тийм баха. Хамаатай юм уу? Бидний хараа хөрөнгийг нийлүүлэхээр хот оргоод юм уу? Хөрөнгийг нийлүүлэхээр дэлхийн хамгийн баян хоёр хослол болдог гэсэн шүү. Энэ хоёрын хөрөнгийг нийлүүлэх. Миний $1,000 мань хүний хэдэн тэрбум $1,000 нийлүүлээ тий. За сонсч заяа. Элон Маск дэлхийн анхны $1 их найд $10 хөрөнгөтэй хүн болох босгон дээрээ ирээд байгаа гинэ. За тийм. Энэ ямар хэмжээний мөнгө болохыг CNN сонирхолтой юм жишээгээр хүмүүст тайлбарлаж өгсөн байна л да. За тэр нь бол хэрвээ та өнөөдрөөс эхлэн цаг тутамд $1 сая үрж эхэлвэл $1 их найд $10 дуусгахад 110 орчим жил гайгүй гинэ. Галзуулаач. Өдөр тутам нэг цаг тутам бүр цагт $1 сая $1 $1 сая $10 шүү заяа. За тэгээ дэлхийд дээрх 200 орчим улсаас ердөө 20 гаруй улсын эдийн засаг нь $1 их найд $10-оос давдаг гинэ.
зөвхөн 200 нуу? 20 гаруй улс нь 200 орчим улсын 20 гаруй улс нь л гэсэн үг. Яа. За маскын хөрөнгө их $80 хүрэх юм бол тэр дэлхийн 180 гаруй улсаас илүү баян болно гэсэн. Улсаас баян хүн. Улсаас баян хүн. Хамгийн гол нь хараа 200 гаруй улсын ерөөсө 20 орчим нь яг тэр нэг их $80 олвол ингэж давдаг байх нь шүү дээ. Гэхдээ улсаараа давж штэ дөнгөж. Улсаараа давж байгаа байхгүй. За цаашлаад CNN-ийн тооцоосоор Америк нэгдсэн улсын дөрөв том хот болох Хьюстны бүх орон сууц үйл хөдлөх хөрөнгийн нийлбэр үнэлгээ нь $879 тэрбум гинэ. За. Өөрөөр хэлбэл Маск Хьюстны хотыг бүхэлд нь худалдан авч болох хэмжээний мөнгөтэй болох гэдэг байна гэсэн үг. Яа, тэгсэн чи илүү гарах гэдэг Тэр шүү. чи бүр мангар юу штэ. Үнтэй хот штэ. Тэгсэн чи илүү гарах гэдэг байгаа яахгүй. Дахиад мөнгө цаана уу? Илүү гарах гэдэг шүү. Яана тэгээ манай байшинг авчихгүй багтаа. За тэгээ 2025 онд Америкчууд 16.3 сая шинэ автомашин худалдаж авсан заяа. За. За бүх машины үнийг нийлүүлээд $789 тэрбум болж байгаа гинэ. Хөргөө. Тэгсэн ч гэсэн Маскын хөрөнгөд нийт Бүх Америкчуудын шинээр авсан машиныг бүгдийг нь Elon Musk авсан байлаа гэхэд цаана мөнгө илүү гараад. мөнгө илүү гараад байгаа заяа. За. За тэгээд шинжээчдийн үзэж байгаагаар хэрвээ Маск өөрийн сансрын технологийн SpaceX компанийн хувьцааг нь олон нийтэд гаргах юм бол түүний хөрөнгө нь $177 их $80 хүрнэ гинэ. Бүр нэг тэр бумаас Нэгээс даваа нэгээс даваад баг хоёр лөө төгөх нь шүү дээ. Нэг их $80-аас бүр даваа авчиж байгаа байхгүй. Биш. Ямар Хоёр утгагүй чи юм бэ? юу одоо тооны машина гаргаад ирдэ. Нэг юм бодоодох яг саний энэ мэдээлэл дээр. За. За Монгол хүний одоо гар дээр авж байгаа дундад цалин 2 сая гэд ихээр бодъё зөө. Үгүй та тийм их мөнгө авдаг. Үндэсний статистикийн хорооноос чи бүр 3 саягээ тавьсан байлээ эн чинь. За яг 2 сая гэ бодчих. За Тэгээд хэдэн жил ажиллаж ийж 1 тэрбум төгрөгтэй болох нь. За энийг За бодчих. нэг тэр бомыг хуваачих За шүү. 1 тэрбумыг хуваачих. Тэр хизээ За бид нар нэг яг тэр ингээд бомыг хуваах нь 2 сая. Тэгээ хамгийн гол нь идэж явахгүй юм биш те. Тийм Юу байж ч идэж байгаа Юу ч байхгүй. идэж 500 сар гинэ. 500 сар ч 500 сараа хуваата хэдэн жил вэ? 12 сар таваачаар За. 41 жил гинэ. 41 За би жил. ер нь өхөөсөө Бас өмнө тэр яах бомтал вэ? болох юм байна ямар Тийм ч. байна. Тэгээ хамгийн гол нь 40 жилд Идэхгүй. амьдрах. Юу ч идэхгүй, юу ч уухгүй те. Би 40 жил байх нь бас магадлал эвгүй. Тэгээд би чинь бас чинь 40 жил ажиллахгүй гэдэг шүү дээ. Надад 40 жил цалин өгөхгүй гэдэг Тийм шүү шүү дээ. Тий. Хэдэн Үйлээрээ одоо сүүлийн 20 жил нь л ажиллах юм байна. Тэтгэвтэй гарчин штэ. Тэгэхээр өтөө гарахаа. Тэгэхээр яг ийм статус байдаг юм билээ нөө. Монгол хүн яг нэг доктортой цалингаа аваад те. Яг ажиллаа гэж утгаад ер нь энэ насандаа хязгаарч тэр бом төгрөг хязгаарч бий болгож чадахгүй гэдэг юм байдаг юм билээ шүү дээ. Үгүй баг айгүй хэцүү л энэ доктортой цалингаар болоод Топ, нэмэлт тий. орлоготой байж ижил дараагийн юмыг За тийм учраас яг нэг хажуугаар нь бизнес ч юм уу те ямар нэгэн зүйл өөрийнхөө хоббигоор ч гэсэн мөнгө олж боломжтой байгаа байхгүй. Гэтэ яг хөө ингэдэг юм байна. Эсрэгээр эерэг талаас нь бүгдээрээ харахад Монголд яг хөө ер нь одоо бид нэр Солонгост очиод ажиллахад сард нэг хэдэн төгрөг олж байна. Дундчаар сонсч ирсэн чи юу? Алд юм бэлээ. Өө мэдгүй би За. очиж үзээ. 10 гаруй сая юу? Тэр айл нь үлэхэд заяа нэг өдрийн 450 мянган төгрөг бол авсан уу гэж би бол бодсон өөрийгөө. 400 орчим мянга. Өдрийн штэ. Гэтэ яг одоо Монгол залуучууд ер нь Монголд яг бүр нэг юм эерэг залуучууд ер нь харьцангуй гоё өөдрөг болцсон байлээ. Яг Солонгост ажиллаж байгаа юм шиг мөнгө олж амьдарч чадчихжээ. Өдийн өмнө нэг өөр ажлыгаа өдөр нэг түгэлт мүгэлт тэгэл ерөөсө завсар гаргахгүй. Тэгэл өдөөс хойш ороо нэг өөр ажлыгаа бүр шөнө улангууд юм такси максинд яваад хүргэлтийн ажил мэжлийг л те. Тэгээ бүр яг бүр Солонгост ажиллаж байгаа юм шиг яг хэрвээ Солонгост бид нэр очиод ажиллах юм бол бас л хөлсөө урсгадаг юм шиг байлээ шүү дээ. Тэр ажиллаж иж тэр нэг 10 гаруй сая төгрөг аавна гэтлэг Монголдо бас өөрийнхөө таавар 50 те яг ингээл ажиллаад бас тэгжүүл олж байгаа залуучууд зөндөө байгаа юм байна. Баруй бокс хийлгүүгээр л стож ихэн зовж иж. Миний би дийлдэг байсан. Яалч байгаа одоо. Би минь одоо хөгшөлчлээ байхгүй одоо. болно штэ. Гоо юу вэ дөнгөж 30 гарантай үйжиж. Наа чи заяа 40 гарчиж юм хэлэхгүй байх чинь. Үгүй шүү би дөнгөж 19 настай. За одоо бүгдээр гоё нөө баярлалаа өчтөртөө талархах юм гоё болом нь явж байгаа. Тэгэхээр өчтөр яг юу болсон бэ хоёрын амьдралд? Тэрийгээ бас гоё хуваалцаж. Харин би сая хэллээ штэ. Өчигдөр уншсан мэдээлэл. Мэдээлэл нь сайхан байсан юм тийм ээ. Мэдээллийг уншаад бас бодлоо л да. Яг Эрка шиг болж байгаа хгүй. За хизээ тэр бомбд хүрхэлээ. Манай улс тэр 180 орных нь нэг нь байгаа таахтааж гэж байгаа. Ер нь бол тэгээд янз янзын зүйл бодогддог юм байлээ. Түүнээсээ холбоолоод элдв янзын юмыг
ургуулж бодох одоо жишээлбэл халтууранд гардаг ч юм уу те шүн хөвтчихсэн гэж босмоор санагдаж манагдаад хүний амьдралд ингээд зүгээр нэг энгийн мэдээ харангуудаа бүх зүйлийг ингээд шинээр эхлэх юм шиг бүх зүйл дахиад шинээр бий болох юм шиг те шинэ бизнесийн санаа манаа төрж байгаа байхгүй. Та хоёр бол одоо ингээ хэл ам нь хөгжсөн хоёр одоо бацаа ингэж хэлдэг штэ нөө. Тийм чин одоо уг нь бол яг одоо дахиад өөр янз бүрийн юм хөтөлтөмөлтийн ажил хийж болох. Хэл амны юм юмэр байна тий. Одоо уг нь яг нөгөө микро ажилтдаг байсан бол би яг микро контакт хийж байгаа. Гөө заяа бол яг арай гоёдчихно. Арай гоёдчих бах тий. одоо яг чинь нааж байна. Авцэр гэдэг ингэж орж байгаа. микроны кондуктор болохоор хүмүүс бол байгаа шүү би мэдж байгаа. Гэтэ чи бол яг нэг юм гоё хүүхдийн хөтлөгч болол гоё. Хүүхдийн хөтлөг. Одоо хүүхдүүдийн төрсөн өдөр мөдөр гээл одоо маш олон юм ивент арга хэмжээнүүд болдог байхгүй. Яг хүүхдтэй яг ингээд яг өөрийнх нь хэмжээнд очиж ярилцаал те. Сайн байцгаана хүүхдүүдээ те. Гэр бүлийн радиогийн тэрийг заавал хэлчихдэг те. Заяа байна гээл те юу гэдэг. Бонгочин заяа гэдэг байгаа шүү дээ. Бонгочин заяа гэдэг. Үгүй шүү дээ тэр чинь эрэгтэй хүүхд. Эрэгтэй хүүхд юм билээ те. Юу яриа та. За тэгвэл хоёрын хувьд өчигдөр юу болсон талаар хуваалцаач. Би өчигдөр юу болсноо хоёрт хэллээ шүү. За би өчигдрийг хуваалцахаас өмнө би нэг балаа юм ярьчих уу. За. Нөгөө манай хүү над руу нэг хоёр хүүгээ би өсчин түлдээчээ явчихгүй юу. Оочрих байгаад харна. За өксөд суулчаа би аав нь газ машиныхаа тосыг суулчаад ирээ. Явсан чинь хойноос залгаж ийн мөхөө. Аав энэ үсийг яадсах юм гэдэг нэг гэдэг чинь. Тэгэхээр би бонгошилд зоочихгүй даа гэсэн чинь аав бонгоч хаалцсан шүү дээ гэсэн. Бонгоч хаалцсан шүү дээ. Би нэг бонгыг нэг хүүтэй андуураад нэг хүн юм билээ. Тэр чинь нэг юм можох шүү дээ. Можох байхгүй. Бонг можох хоёр шүү дээ. Бонг можох хоёр. Тэгээ би можохын нэг ийм босоо үсийг бодоод үгүй тэр тийж бодлоо. Харин тий тэгсэн чинь үгүй. Бонг нь тэр мангасна гинэ. Тэр цикрэмгтэй. Тэгээ бонгоч хаалцсан шүү дээ. Шууд яагаад ботчихтэй. За манай ядамсрын туяагч мөн өчтөр дуучин сараад л жоохон гомдож хэвтлээ гинэ. За юу болсон бэ? Тэр талаараа гэс залгаад ороод ирээрээ. Хүүе яатсан сараагч яасан таныг? Юу болсон? За тэр яг саравгаан тоглолт болсон байлээ шүү дээ. Харсаа би авсан байлээ. Гуайн гинэ болсон. Гуайхаа өөр арга ямар юм сонсогдчих бэ? За би өчтөр болсон түүхээ хуваалцсамаар шүү. Тэр юу гуай? РК би түүхээ хуваалцмаар. Хоёр юу ярьж вэ? Гэтэ юу сарахгүй би нэр бас. Харин тий. Хоёр ч бараг нас чацсан үстэй. Бараг үе штэ битээ. Бараг штэ. Угаасаа бараг гэж угаасаа тийм. За өчтөр хийсэн гинэ. За миний хувьд болохоор өчтөр нэг зүйл мэдээж нэг хагасаа өдөр нэг ивент хөтэлсэн. Бүтэнсээ өдөр бол одоо нэг гэртээ амарж унтсан байхгүй хэвтэл. Тэгээ мэдээж нэг тэгж амраагүй сайхан байна. Эхнэр болохоор ингээ нэраа хөөхтэй ингээл тэрвэл тэрнгүүр ажил ихтэй те. Тэгэнгүүт манай би нэг талархмаар байгаа зүйл болонгууд том хүүдээ амар талархмаар байгаа байхгүй. Одоо чи 14 настай шүү дээ. Тэгээд яаж байгаа гэхээр нөгөө цаа чи нэгэл хоол моол ер нь бүх төрлийн хоол хийдэг болчих. Айгуу гой амттай хоол моол хийж өгөөл аавдаа хийж өгөөл те. Тэгээд дээрэс нь олонгууд ингээ дүүнертэй амар санаа тавьж байгааг нь би айгуу ажиглалаа. Одоо шин дүүнер нь гадаа тоглож исэн сонхороо ингээ зохиоснаа. Хөөе дүүдээ нэг унуулчихаа инээ тэрэ гэл дээрэс нь зааж өгч мөгөөл те. Зохион байгуулалт хийгээд шүү. Тэгсэн чинь мэдгүй яагаад чим одоо айлын том нь те дүүнэрээ чиглүүлэх хоол унд хийх одоо гэр орноо цэвэрлэх гэл нэг айгүй ухаалаг дүүнертэй хайртай байгаа бас аав ээжтэй хайртай байгаа яг тэр зан чанарыг харахтаа би өчтөр айгүйх юм тайвширж байгаа байхгүй тайвширсан мэдрэмж ингээ орж ирж байгаа байхгүй надаа за хэрвээ ингээд эзээ нэг ирээдүйтэй би байхгүй болсон ч гэсэн миний хүн үнэхээр гоё юм ухаалаг дүүнэрээ чиглүүлээ 90 цент хүрч штэ 90 цент бас хүрж яваан байна да ерөөсөө юм одоо муу янз бүрийн зуршилгүй байхгүй тэгээ нөгөө би нөгөө ингэж өмнө хэлжсэн шүү дээ. Миний хөө ингээ үхэлд хүргэх олон зам байдаг. Тэрийг ялгаж салгахын тулд ном сайн уншиж байгаарэ гэд тэ. Ер нь тэгж хэлжсэн. Тэгэхээр яг найз нөхдөөгөө одоо ингээ харангууд яг тэр үгэн дээрээс болоод ингээд за юунд яг явах уу, цог явах уу, юунд явахгүй байх уу гэдгээ бас ингээ өөр амар ажигладаг болчиход байгаа байхгүй. Тэгээ би хүүдээ зүгээр ингээд айгүй талархмаар санагдсан. Тэгвэл яг хөө эндээс нэг юм харахад би хүүгээ ингээд яг тийм зөв яг одоо байгаа шиг нь ийм хүн болоосоо гэж зүгээр хүсчихсэн болохоос биш яг үүнийх нь төлөө би яг юу хийсэн бэлээ өгчтөр бас бодлоо. Тэгээ би яг нэг актер юм хичээж мичээсэн юм байхгүй байхгүй. Хичээгээгүй. Яг ийм хүн болоосоо чи тийм болох хэвээр ингэ хэрэгтэй гэж зааж одоо сургаагүй. Зүгээр л зөнгөөр нь ингээд би явж исэн. Тэгтэл яг өгчтөрөө хараад айгүй гоё талархсан байхгүй. Ер нь хүүхэд ингээд амьдралаас нэг чамааг мамааг хараад сурч илээдэг байх л та тий. Тэг яг би яг зүгээр нэг жишээ хэлэхэд хүүхдүүдийнхаа дэрэгд би яг
хэд хэдэн агуулга дотор л байдаг байхгүй. Энийг байн харуулж идэг. Нэгдүгээр тул би хизээш худлаа байдаггүй байхгүй. Үннээр би алдаа гаргадаг. Ингээд тэ төгсвөл штэ. Тэр яг л үннээр аав нь ингэчлээ сая гадаа үнтэй муудчлаа ингэчлээ яг л үннээр явж идэг. Тэгэл аав нь сая ажил хийж явах ядарчлаа ч юм уу те. Яг үннээрээ байждаг байхгүй. Ээжтэй нь хэрвээ маргалдвал сая ээжтэй нь маргалаа гэ те. Тэгээ одоо ойлголцчлаа ч юм уу яг ингээ үннээрээ байгаад идэг. Тэгээ тэр бас ингээд нөлөөлдөг юм болов уу гэж би бас их бодож байна. Тэгээд их нээлттэй байдаг. Ямар ч сан би том хүүдэл айгу талархлаа өчтөр бол. Гоё бас ингээ яг зөв чигтэй ингээд явж байгааг нь харахад үнэхээр сэтгэл гоё талархах гэхээс илүүтэйгээр ингээд хүн одоо айлын одоо ийм олон хүүхдтэй аав байгаа шүү дээ. Аав үгүй тайвшрах юм гоё мэдрэмж ороод ирдэг юм. Тайв. Тэр гоё л да. Тэгээ ер нь яг ингээл гэр бүлдээ би үргэлж санаа зовно шүү дээ. Хаяа. За би эрүүл мэндэ үргэлж юм уу хаяа юм уу? Үгүй ер нь л үргэлж хаяа. Үргэлж хаяа санаа зовно. Тийм байна. Тэгээд яг нэг ингээл за би энэ эднийхээ өмнө одоо ингээ эрүүл мэндэ бодохгүй болохгүй шүү. Жохон те хүүхдүүдийнхээ хүүхдийг үзээ уртнаслая гэл гэх мэтлэн ингээл санаа зовлтууд байна шүү дээ. Эсэн ч өгчтөр нэхгүй таавшраад гэхгүй. За энэ одоо жохон буруу явах гэдэг. Энэ яста өөр тайвшрал ярих гэдэг. За тайвшраад баг явах гэдэг. Тэрнээс өмнө би өөрийнхөө юмыг яриа. Өөрийнхөө юмыг ч. Гэхдээ энэ дээр төгсгөл дээр нэг юм хэлчихэл та. Хүүхдүүд чинь хайрлуулах гэж ирсэн хэрнээ бидэнд хайрлахыг хамгийн ихээр тодоор бүр ингээд үлгэр жишээгээр заадаг хүмүүс шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдөө хүүхдүүдээсээ маш олон зүйлийг суралцдаг. Том хүүгээс битэл хамгийн жижигхэн бүр нэраа байгаа хүүхдээсээ хүртэл хайрлуулахыг суралцдаг учраас хүүхдүүдээсээ хорон мөч бүхэн суралцсаар л байдаг. Бас бахархсаар. Тий. Ер нь хүүхдүүд яг хажуунаас өөрсдөө хараад одоо нэг хөдөлмөр хүнийг бүтээн гэдэг шиг ээж аваагаа хараад хажууд нь яг үлгэрлээд яваад байгаа штэ. Тэрийг нь ингээд нөгөө арай сайжруулад үзүүлээд идэв шиг санагддаг штэ. Тий, бас дээрэс нь ингээд суралцаад ойлгоод идэг юм шиг байгаа. Ойлгож штэ. Эхнэр үтээр хязгаарч ингэж загнадаггүй байхгүй. Аав ээжийг ойлго ингээд ажил төрөл хийгээл зовж ин хэцүү байна эдэргээл. Ер нь би баг бахта өөрөө тийм их сонсч өссөн. Гэтэл яг тэндээс яг юу авсан бэ мэдэхгүй. Гэтэл одоо болгонд бид нэр хүүхдүүдтэй ерөөсөө тэгж хэлдэггүй байхгүй. Бид нэр та нарын төлөө ажиллаж чинь тэгж чинь инээ тэрэ гэж ерөөсөө хэлдэггүй. Зөв хүүхдүүд ингээ хажуунаас хараад байдаг юм шиг байна. Харж онгодоо манай одоо баг доотлосоо хоёр дахь те нөө цэцэрлэгийн хүүхдүүд ингэдэг байхгүй. Хаяа хажууд ингээ гэвцснэ. Аава гэрлээ унтраачихгүй иртгэн тогны мөнгө их гарна штэ. Тэгээд цэцэрлэгийн хүүхдтэй те. Тийм юм ингээ гаргаад байдаг байхгүй те. Манай ажилд нэг тийм хүн байдаг та те. Тэгээд бас ингэсэн үе тэр цэцэрлэгийн хүүхдүүд би шоконд орсон. Нэг хэдэн 7 хоногийн өмнө бас ингэж хэлсэн байхгүй. Аава хэдүүлээ ингээд хагас бүтэн сайн болгонд гараад яах юм бэ? Тэрдэргүй одоо хэдүүлээ бүр ингээд ийш хол хөдөөрөө гой удахгүй зугаална штэ. Тэрэндээ л хэдүүлээ гарах уу мөнгөө эмнэ тэгж байгаа байхгүй. Тэр цэцэрлэгийн одоо тэр одоо юу сүргэж байгаа юм штэ. Айхтар нөхөр байна. Би тэр заагаагүй штэ тий. Цэцэрлэг дээр нь амьдрал зарж байгаа байхгүй юу? Амьдрал түнд айсүртээс амьдрал түнд химнхийг зааж. За одоо Эркагийн өчтөр бас би бодоо амар бодоодсон жоо хоёр юм болсон юм байна. Өмнө 9986 10 дугаарыг та бүхэндээ дахин зарлахгүй болохгүй нэ. 9986 10 дугаар дээр холбогдож орж ирээд өчигдөр болсон онцгой зөвлөсөөсөө бидэнтэй хуваалцаарай. Алдаж онсоо алин жийж болно. За ингээд Эркад орцгоё. Эркаг яриад би ярьчул яад юм бэ шүү. За Эркаг ярихаас өмнө коммент би яриа. Сараа ихчд гомцоол гэж туяа гэж. Эркад гомцсон байна. Энд сараа ихчд сараад гэдэг чи тий. Байна уу өглөөний минь дууд юм шиг байна тий. Өглөөний минь. Баярлаа. За баяртай. Яг Эркаг ярихаас өмнө яриа гэж. Оо баярлаа. Би тэр чинь баярлаад байгаа байхгүй. Эркаг дасалж өгсөнд баярлаа. Салгаач наад утсаа гэж. За ангаргаа сайхан амарсан уу? Яаж таниад байгаа юм бэ? Юу гэсэн бэ? Эркагаас өмнө гээл ороод ирэхээр чинь тань штэ. Яаж ч жаа Эркаг гэж ярихгүй дуусчихмаар байна. Харин тийм ээ. Уг нь тэгчмээр байгаа. Хоолоо моолоогоо бүр ингээ сөөлгөж мөөлгөөд юм уу? Яа тийм. Тэгжээж л танигдахгүй штэ. Түүнээс сөөсөн ч таньно. Сөөсөн ч танил та. За ангараг өглөөний минь. Монголда суурин байна уу? Суурин байна уу? Энэ чинь нүүдлийн шувуу шиг ирж очин лээсэн. Одоо суурин л байгаа бол суурин нэвтрүүлгээ үзээрэй. Ангарага өчигдөр болсон сонин содон зүйлээсээ бидэнтэй хаваалцаач. Өчигдөр хоёр гоё үйл явдал тохиолдлоо. За нэгдүгээрт нь манай охин маань 2 нас өглөө өчигдөр. Баяр үргээ. За баяр. Тэгээ ямар ч завгүй явж байгаад өчигдөр орой унтахын өмнө газ нэг торт авч ородлаа. Тэгээд
үлээлгээд унталчлаа. Чи санахгүй өстэй дараа санахгүй л гэсэн. Тэгээд Та нар жижигхэн бол төр нь тэгж байгаа юм уу? Жижигхэн бол төр нь тэгж байгаа юм уу? Зөв. Ангарага химэлт. Чи юу гэж байгаа? Ер нь яг нэлээд завгүй сая хэд хоног өнгөрлөө л дөө тэгээд өчтөр яг охиныхоо төрсөн өдөр гээд дагаа шалтгаан юу гэхээр та занжиныг охин маань бас яг гидсэн тэмлээд дөнгөж би болоо байж захта. Нөгөө хүн болох боломжгүй. Хүн болох боломжгүй гэхдээ нөгөө ээж нь эрүүл мэндийн шалтгаанаас болоод ер нь бол хүүхдийг болохгүй гэсэн одоо заалт байсан гэж зориглоод үгүй аль алин дээр нь асуудлаа шийднэ гэж зориглоод явж ирсэн. Тэгээд өнөөдөр 2 нас хүрчлээ. Шинжлэх ухааны эсрэг. Стогой. Тэр бол сүнсээр бас амьдралын сайхан 2 жил өнгөрч байна. Тэгээд өчтөр охин маань 2 үрлээ. Нэгдүгээр та хоёрдугаар өнгөрсөн сар компани маань 7 жилийнхаа өгцсөн. За 7 давхар баяр болсон юм шүү дээ. Тэгээд яг нөгөө нэг өчтөр урд өдрийн 2 өдрийн турш яг итгэл суурьтай бизнес эрхлэгчдэд зориулсан 2 өдрийн том конференц чуулга болсон. Тэнд оролцсон манайх. Тэгээд манай ангараг тайзан дээрээс үг хэлсэн баг тий. Би зүгээр нэг ер нь яг компани танилцуулаад ингээ орон зайг одоо хэлэх гэж байгаа ч юм уу дөнгөж эхэлж байгаа адилхан жижиг дунд бизнестэй орон зайг болохоор тэгээд өөрөөсөө илүү явж байгаа бизнесүүдээс суралцахаар энэ бол оролцсон. Тэгээд яг сайхнаас эхлээд компанид шинжилэлт хийгээд дараагийн 7 жилийн төлөвлөгөөгөө гаргаад сайжруулалт хийгээд ингээ нэлээд олон өөрчлөлтүүдийг компанид хийж байгаа. Тэгээд тэрнээс улбарлаад компани тоон мэдээлэлд илүү тодорхой болоод тэгээ одоо өнгөрсөн хугацаанд яасан ямар борлуулалт хийсэн хичнээн харилцагтай болсон ингээл тий. Одоо өнөөдөр ихтэл тогтмол 500 харилцагчтай баярын үеэр яг тусдаа 1000 харилцагчтай шийдэм ингээд тэг бодит тоонуудаар хараад уран зориг авч байгаа байхгүй өөрөө. Гоё. Тэгээ өчигдрийн одоо тэр форум бол дээр төсөл дээр нь legacy гэдэг шагналыг өгч ирсэн байхгүй. Нэг одоо бизнес. Тэгсэн чи өчигдөр одоо нэг Ryzen юу лээ? Бас залуу шинэ бизнестэй орон зайг болгоод бас нэг шагнал гартуулсан. Тэгээд шагналын нэгэнд нь манай компани тодроод өчигдөр бас нэг тийм өргөмжлөл авсан. За баяр хүргэе. Тийм яг гол зорилго маань бас компаниараа дамжуулаад бусдад туслах зорилготой байсан тий. Тэгээд чи зорилгоо цаалдлаггүй өнөөдөр хүртэл явж ирлээ. Тэгээд яг дараагийн 7 жилийн эхлэл маань их гоё тавигдаж байна. Тэстэй зоригтой тавигдаж байна. Тэгээд явж өчтөр бол их сайхан өдөр болж өнгөрлөө. За өстой гоё шүү. Тэгээ өнгөрсөн 7 жилийн хугацаанд бас гэр бүлээр радиотойгоо нэлээдгүй олоодаас хамтарч ажилласан байдаг. Тэгээд хайдтаас баярлаж явдаг шүү. Баярлалаа. Дуулмарч юм шиг. Харин тийм биш. Гоё юм аа бас гоё. Амжилттай бас хүн дүгнээд хийсэн бүтээснээ бас эргэж нэг хараад өдий зэрэгтэй би энд хүрсэн байгаа юм байна. Өөрөөсөө гадна өчнөө олон хүний амьдралыг аваад явж байгаа юм байна. Энэ олон амжилтыг бас ингээд өнгөрүүлсэн хорон мөч минь үн цэнгүй өнгөрөөгүй юм байна гэдгээ мэдрэх мөч хамгийн сайхан байх. Тэгээ амьдрал нь бас дээрэс нь ажил хөдөлмөр дээр нь энэ олон гоё баярууд давхуудсан гайхамшигтай өдрүүд өнгөрсөн өдрүүдэд өрнсөн байна. Ангарахтаа ч гэсэндээ гэр бүлд нь аз жаргал, эрүүл хамгийн сайн сайхан бүхний өсөөрөө дахиад дараагийн 7 жилээ төлөвлөсөн гэжсэн. Дараагийн 7 жилд чинь ч гэсэндээ бид байгаа. Түүний дараагийн 7 жилд ч гэсэндээ бид байгаа шүү. Давраад гараа одоо. Дараагийн нэг сайхан айдын нэг өдөр шүү дээ. За баярлалаа. За баярлалаа ангаргаа. Ой, манай Нойко яг яхаас өмнө ярьсан шүү дээ. Харин тийм Яхаас өмнө өөр хүн газ холбогдоо. Харин газ холбогдоос. Харин тийм. РК 986 104 5. РК ярихаас өмнө 986 1045 дугаарт холбогдоорой. Баярлалаа. Манай Нойкомноос нэрийг андуурсан байна. Анар юуны бизнес хийдэг вэ? Манай ангарагч нь болохоор юу штэ? Манай яг манайх биш л те. Чи тэгтээ олон тоон дээр хэлж байна л да. Манай тийм зүг юм те. Бидний ангараг. Бидний ангарагч нь болохоор цайны бизнес эрхэлдэг штэ. Тэгээ манай ангараг өөрөө бас пэйжийн линкийг бас оруулах байхаа гэж бодож байна. Тэр нь яг сая нөө ангараг хэлсэн штэ нөө хүүхэд нь охин нь 2 нас хүрсэн гэд те. Тэгээ яг нөө анх нөө нэг жоохон боломжгүй өдөр гэд нэг эмчнэр яажсаа гэд те. Одоо болохоор ингээ аягүй гоё ингээ явж байна гэд. Манай 2 хүүхэд бас ер нь бол тийм штэ. Манай охин чи одоо бүр юм 3 дугаар ангид орлоо шүү дээ, бүр том болцсон. Одоо манай бас хамгийн яра. Энэ хоёр дээр яг бас нэг яг эрүүл мэндийн шалтгаан янз бүрийн зүйлээс нөхцөл байдлуудаас болоод энэ боломжгүй нөө хүн болсон ч гэсэн бас ингээд сонин юм болно гэдэг юм юмнуудыг өгч ирсэн багтаа. Эрүүл мэндийн одоо гарч ирнэ л гэж байна. хэвийн биш байх боломж өндөртэй байгаа. Тэг яг тухайн үед яг шинжлэх ухаан яг үнэн бодитоор л гаргаж байгаа шүү дээ. А гэхдээ
За тийм байсан ч хамаагүй гэд те үргэлжлүүлээд ингээ явж байгаа нэг аав ээжийнх нь бидний ингээ итгэл өөрөө хүний нөгөө эдис одоо аав ээжийн дуу хоолой одоо бидний итгэл ярьж байгаа үг хэллэгийг яг биелүүлж авч эмчилж идэг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр хүн өөрөө өөрийгөө эмчилж идэг. Тэгэхээр одоо бол хоёр хүүхэд нь хоёулаа гоё цоо ирүүл ингээ айгу гоё ихгүй. Ер нь бол шинжлэх ухаанаар боломжгүй өгчсөн. Тэгэхээр яг хүнд ийм амьдрах, урагшлах юм итгэл зориг гэдэг чинь өөрөө айгу гоё. Тэгэхээр манай ангарагч гэсэн тийм гоё итгэл зоригоороо бас гоё давн тулаа явж байгаа залуу байна амжилт хүсье. Энэ олон коммент дундаас надад тэр бас яг л энэ ганц коммент бүр нүдэнд тусаад ерөөсө болж өгдөггүй. Тэр комментиг төрүүлээд уншиж гэж бодож байна. Энийг би хариултыг ерөөсө ойлгодоггүй. За уушч. Хулан гэрлээ гэдэг хүний коммент ахгүй юу? За. Энэ олон зөнийг эмоцгүй хөтлөгчөө солиоч гэдэг. Тэгээд энэ комментны яг нөгөө гаргалт логикийг би ойлгодоггүй. Нөгөө олон гэдэг нь олон хүний тухай яриад ах шиг байна. Нэг хоёрдугаар зөнөг гэдэг байгаа. Тэгээ эмоцгүй гэдэг. Ерөөсөө энэ гурван алинд нь бид гурав багтахгүй байхгүй. Тэгээ яг яах юм болоо энэ одоо тэр ядаж нэг зөнгөө гэсэн бол би өөрийгөө бодчихсон тий. Эсвэл одоо эмоцгүй гэхээр одоо бид гурав шиг эмоцтой хүн чи хаана вэ? Олон гिचгээр одоо бас ингээд нэг сонин ойлгомжгүй юм болчихсон. Наадга жоохон тодорхойлаад бичээрэй. Тэр сахалтай байна гэдэг ч юм уу тий. Жоохон тодорхой бичмээр шүү. Баярлалаа гэрлээ. Би түрүү нөгөө нэг одоо түрүүний яриан дээр одоо үргэлжлүүлчих. Эркаг ярихаас өмнө заяа. Гөө би ярина. Өчтөр басан зүйл ярих гэж байгаа байхгүй юу? Тэрэн дээр бас хүн чаддаг юм аа хийх нь одоо амархан юм шиг харагдуулаад байгаа. Кофе нөгөө бэлэн болсон байвал те гоё те. Бүгдөө гоё кофе бол айгүй гоё шүү. Өчтөрийн кофе гоё шүү. Чаддаг юм аа хүн айгүй амархан харагдуулаад байгаа. Тэр мэдрэмжийн талаар. Тариг хоёр дэшээ задрах гэдэг шүү. Хоёр яг зэрэг яваад шүү. Айл нь чухал болохоор. Тэгээд манай цахилгаан өчтөр ивдэрэхгүй юу? Өчтөрч гэж ер нь хэд хоногийн юм уу? Биш хэд хоногийн өмнө цахилгааны мас үсгүй юу? Цахилгаан маслаад одоо жишээлбэл том өрөөний гэрэл том өрөө болон галтгооны гэрэл асуудалтай болохгүй юу? Ядрахад юм бэ. Том өрөөний за окей. Тэгээ асуудалтай болсон. За тэгээ цахилгаан чинь дуудаад ерөнхийдөө нөгөө цаг нь зөрөлдөөд болдоггүй яг ингээд таарч ирдэггүй. Гамбаахыг л дуудаад үздэг чи. Гамбаах орж ирэл тэгэл янзлаа шүү. Гамбаах вэ? Мэдгүй. Гамбаах байдаг шүү айд болгонд нэг тийм цахилгааны янзлж өгдөг. Гүү. Бүр дандаа жоохон хүмүүс ирдэг шүү. За. Тэгээд орон сууцны контора дуудаж байгаа. Контор өчтөр ирж байгаа хгүй, ирж янзлж байгаа. Ерөөсөө нэг 15 минутын дотор л бидний бараг 7 хоног зовж исэн юм ингээд пүл гэл ингээл гэрэлтэй болгочихж байгаа байхгүй. Цахилгааны хоёр утас нь болохоор хоорондоо ингээд маслчихсан байна. Зис утас хөнгөн цагаан утас хоёр нийлчихлээр ингээд мас үүссэн байна гэл ингээд ингэж чам. Тэгээд ингэнгүүт надад юу гэж бодогдсон бэ гэхээр хүн өөрийнх нь хийж чаддаг хамгийн сайн хийж чаддаг зүйлээ хин нэгэн хүнд маш амархан харагдуулт юм байна даа. Энэ жинхэнэ чадвар юм байна даа л гэж бодогдсон. Тэр залуу бол дөнгөж 20 гарч явж байгаа. Нэг 20-оос холдоогүй жохон хөвгөд орж ирсэн. Тэгээд тэгсэн ирнэ ерөөс 15 минутын дотор зүгээр харилцаан ч гэсэн маш гоё байсан заяа. Чи энэ чи ингээд хаа за ингээд уг нь бол нөгөө нэг гурвалжин руу яваад цахилгааны материаландаа явах гээд штэ. Тэгсэн чи за би машин руу буучаад ирээ. Надад нэг юм нэг жохон утас байгаа, цахилгааны утас байгаа гэл ингээд бууж муугаад айгу тийм өөр юмсэг хандаад хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ ингээд хандж байгаа нь надад маш их таалагдсан. Өстой болж байна. За манай Эркаг минь ярихаас өмнө манай сонсогчд юм асуудал үүсээд байна хоёроо. Шууд залгаад ороод ирээ. Энд чи өчигдрийн кофений үлдэгдэл байна. Уучаад Чиш нөө хуучин кофе уухаараа сэргээ явчихдаг шүү. Тий ууч идэггүй тий. Харин тий. За тэгээ манай сонсогчд минь бас Series 86 1045 дугаар руу залгаж орж ирээд Эркаг ярихаас өмнө бас өчтөр болсон. Зүйлүүдээ хуваалцаарай. Манайхаа холбогдороо. За комментүүдийг хүргэжээ. Тэр хооронд нь өчтөр болохоор сараад айгу гомдож үтсэн гэдээсэн шүү дээ. Тэрийг уушаарай. Тэгсэн чинь ингэсэн байх шүү. 12 цаг болоод 12 дууга дуулж чадаагүй гинэ. Тэгээд тэр дотор нь болохоор өөрийнх нь ингээд сонсохыг хүссэн гой дуунууд нь дуулагдаагүй гин. Тэрэнд нь гомдсон гин. Тэгээд сараад гомдож ядарсандаа өдрийн 3 хоол идэж гэртээ зүгээр оршиж 2 кг таргалсан байна. Сараагаас боллоо гинэ. Стрессгээр нөө хоол иддэг юм. Ямар амар стрессний өдөр болоо вэ? Тэр сараагийн тоглолт ингэсэн гэж штэ. Тэр панча манча одоо тэр завсар зайгаар нь дуулж байгаа хүмүүс нь Монголын супер одод байсан гэж штэ. Тийм штэ. Одоо баачка ч одоо зүгээр л тэр салаатанд нь явсан гэж штэ. Тийм амар дуучин гэж байх уу бас аа. Мундаг штэ. За тэгээд Гавкар юм чи өглөөний мэндэ гэж орж ирсэн байна. Сайн байна уу? Ангаргийн хувьд тэгвэл 2 4 7 болсон юм шүү. Баяр хүргэе гэж болроо битсэн байна. За тэгээд таны бизнесийн талаар битсэн байх шүү. За тоошоо яваад Пол авцсан гой цайнууд ч янзын шүү авч үзнэ гэсэн байна. За тэгэхээр авч үзээрэй.
9986 1045 дугаар дээр Эркаг ярихаас өмнө гяс авг нь Намайг ярихаас өмнө. Манай Эркад 9986 1045 цаг бахаа байлаа. Эркаг ярихаас өмнө гэдэг бүр болонтой болохоо гэсэн. За Эркагаа сонсон хэвдэл гоё анхаарч байгаа те. Манай Эрка наана ингээ инээж байгаа ч гэсэн цаана гомдчихж магадгүй Яг шүү. нөгөө яг юм баахгүй. За. Хүн залгачаасаа гэж За бодчих. Баярлалаа дэсүү. Намайг ярихаас өмнө Байлгүй байт юм байна. Над хоёр ч юм байна бүр. За. харин тий хоёр юм байна. Нэг нь бүр ингэсэн өчигдөр нөгөө найзууд ч явах та зарим дүүнер зарим их ах нар ахгүй. Манайхан чинь нэг юм 90 хурааваар юм бүлгэн байдэн штэ. Тэгээ бид нар нэг юм аяллаа танилцуулаад өчигдөр найзуудаа тэгээд бид нар нэг одоо аялахад бэлэн болсон шүү. 17-нд амралт хэлж байгаа. Тэгээд 21-нд гарах төлөвлөгөөтэй байна гэсэн чинь өчтөржингөө тэр тухай яриа боллоо. Яриад бүр гараа авцсан уу? Бар гараа авчлаа. Тэгсэн чинь урд шивнэ 12 цаг 32 минутанд манай тэр дунд байсан нэг дүү Эрках би өстө энэ удаа амжихгүй байх гэд ярьсан дүү Эрках 17-нд гарвал би амжих юм биш үү гэд мессежчсэн байлээ. Тэгэхээр би 17-нд гарч магадгүй юм байлээ хоёроо. 17-нд би аялалтаа гарч магадгүй юм байлээ. Гадаа дулаарж байгаа гэж ойлгосон. Аха. За сонсогчдоо холбогдъё. Ашигтай. Байна уу? Өглөөний минь. За хин биелүүлээд ороод ирсэн. За Эркаг ярихаас Өмнө өмнө. За өчигдөр юу болов? Нахка сайхан амарсан уу? Уу яг үндэ яг ярихаар юм байсангүй танд нэг яриад өгөөч гэдэг харин л. Намхан самлын өдрөөс Чи нь. тэгтээ тэр ядам сүрэн туяагчийг мэдрээд 2 кг нэмсэн гэдгээ яриа. Нэмсэн шүү. Яаж нэмсэн? Яаж? Идэлтэйсэн гэсэн. Тэгээ өчигдөр Sta family time байлаа. Ойрдоо ерөөсө дөрүүлээ гараагүй. Аа. Тэгээд Би сая ярда өчтөр ерөөсөө стопевл гэдэг гэдэг үргэлжлсэн юм ярьсан чи сая юугаа хэлсэн бэ? Юу гэсэн гэнэ заяа? Стопевл бид юу? Үргэлжлсэн ярьсан. Дараа нь өөрөө ухраагаа сонсороо юм. Тэгээ дараа нь ёстой гэртээ өнчлөө бид дөрөөр family time гэдэг байна гэж. Өчигдөр би билэг. Харин яг тэгж сонсогдсон. дөнгөж босоод нэг удаг болохоор айгуул тэгсэн баг. Гүг зүгээр сонсогдсон шүү. Энэ заяал буруу сонслоо. Тий, family time гэдэг би бол яг цэвэр American accent-аар би бүр сонсож байгаа байхгүй чинийхийг. Стопевлийн би юу гэсэн бэ сая айгүй юу сонсогдсон. За тэгээд өчтөр стопевлийн юугаараа яасан гинэ? Тэгээ гэр орно бүгдний сайхан зөвөрлөө. Тэгээ дөрүүлээ сайхан хаалт орчтой түгэлээ. Кино үзлээ. Та нар ямар хоол идэх вэ хаагур? Энэ ойрхонороо л явдсан шүү дээ. Солонгос хоол уу, Япон хоол уу, Хятад хоол уу, Монгол хоол уу? За бити дундуур нороод ирэх гэж. Хоол нь яг уу. За тийм ээ. За. Тэгээ киногоо үзсэн. Нөгөө би тэд нөхөртөг л нэг ихэнхтэй хоёулахны кино үзчихээд тэгээ дандаа орой гарч ирээд идэг байхгүй. Тэгсэн өчтөр дөрүүлээ кино үзчих гараад ирсэн. Өдөр ахаар нь юу өглөө болсон багт бүр аягуулсан нь зочирдсан шүү. Шүнжэнгөө үзээд тахтай. Хүүхдэд зориулсан кино үзсэн юм тий? Үгүй аимшиг кино үзсэн гэдэг. Нөгөө бусаан хүрэх галт иргэн зохиолчин зохиосон уу? Тий. Яа тэр чи үзье гэж бодоод даанч манай хүүхдэд Яа, байгаа юм. Бусаан хүрэх юм бэлээ. Хөрх юм бэ нөө? тэр чинь аймаг Хөөрхөн жаах. Аимшиг кино үзчихээд. Гэж одоо ямар жанрын ямар төрлийн хүн бэ? кино нь бол аимшиг жанрын. Нойко өөр жанрын юм биш. Яа хөөрхөн гэсэн гэхээр нөгөө хийх тийм одоо зомбитэй кинонууд гэдэг юм уу зүгээр л нэг зомбины талаар л байдаг шүү дээ нэг хиймэл гэх юм уу хийс үрлээ. Энэ одоо яг илүү юм шинжлэх ухааны байсан. Тэг хүүхдүүдээс баг суралцаа. За хальт нэг үгийг хэлж шургалцны талаар сурсан. Юуны? Шургалцны амьдралын талаар. За. Киноноос уу? Тий. За сонсъё. Тэгэл үзээрэй киногаа. За сонсъё. За шургаалсны тухай сонсъё. Бид нэр хүлээж байна. Шургаалсны амьдралын талаар л ахгүй тий яаж явагддаг хатан шургаалыг яадгийн юм аа гэсэн утгатай л юм байна. За сонсъё. За баярлалаа. Хүүхдүүдээс тэрийг мэдэж авч байгаа байхгүй юу гэл би ч нэг яг өндө биолог шургаалсны бөхсөлд олж ирснээс шүү. Үнэ. Сангал мэдлээ. Үнэ. Бүхсийн долоож явахдаа амьдралаас нь суралцахад яа. Харин Гой тий.
Яаж хөдөлдөг, яаж явдаг, яаж бүлгэрэ байдгийг нь бол харж исэн. Гэхдээ яагаад тэгээд байгааг нь мэддэггүйсэн бохгүй. Тэгээ өчтөр ойлгосон биз дээ, тий? Тэгээ охтуудаас суралцлаа. Хүүхдүүдээсээ суралцсан өдөр болсон байж тээ. Яг үнэн бас давхар тэгсэн. Тэгээд юу ч болоогүй, олигтой юм болоогүй, тэгсгээл өнгөрсөн ярихан байхгүй байх гэж ягаал ийм олон юм 2-3 янзаар яриад ороод ирдээ. Тэгэхээр ямар нэг юм болсон байдаг байхгүй юу? Анзаардгүй юм байна бид нар. Зүгээр ороод ирчихээ. Тэгээ бид хэд гаргаад ирээ заяа. Баярлалаа Ноёко. Окей. Баярлаа. За, эргээд толбогдъё. За тэгээ эргээд талбагдъя. Удахгүй өнтер гэ. Бараг дараагийн болон дээр оруулж ирэх юм л дээ. Халиунагийн комент орж ирж байна заяа. Хийж байна. Нэрэн амархан харагдуулсан нэг жишээ байна. Нилээн дээр түлхүүрээ гэртээ орхиод гарчиж. Тэгээд хаалга онгойлгоно гэсэн зараар хүн дуудаад нөгөө хүн нэрээд завсраар нь юм хийгээд 2 минутын дотор онгойлгочихсон тхүү. Тэгээд 70,000 төгрөгөө аваад явсан да. Ямар амархан юм бэ гэмээр лээсэн. Анхааруулахад хөдөө гадаа удаан хугацаагаар явахдаа заавал түлхүүрээ давхар эргүүлж цоожilж агаараа хүмүүсээ гинэ. Тэгвэл ингэж юм оруулаад онгойлгох. 2 минутын дотор л орох юм бэ танаад бол ерөөсөө амархан. Одоо хөдөө гадаа явахдаа ер нь бас нэг анхааруулаад та бүхэнд хэрэгтэй байж магадгүй. Ер нь ерөнхий хаалт байдаг штэ нөгөө. Тэрнгээр нь усаа ер нь хаагаа явцсан. Тэгэхгүй л нөө доод айл руу бас усмас. Гэхдээ яг би бол одоо хаахгүй гэж бодож байгаа. Гайгүй ус алдсан ч гайгүй. Манай доотлын айл манай таньдаг найз орцсон байлээ. Яна яа. Тэг би сая гэрийнхээ өөдөн таараад саяхан дэгсэн. Та яг чи манай доор юм биш гэсэн. Харин тий баг түжгнээрээ гинэ. Юу гэсэн үг харин би их түжгнэ те. Дураараа түжгэн дээрээс л усмас алдахад амар боллоо гэж. Солиороо гарч байгаа. Манайх энэ шинэ орсон байранда нэг смарт чойчтой хийчихгүй нэг ухаалаг цойчтой. Тэгээ манай ажлынхан намайг шоолоод байхгүй. Эрк ахын гэд фейлдэндээ миний нилээ их юм ингээд смарт болцсон байсан. Тэгсэн чинь манай ажлынхан над руу нэг тийм смарт юмтай, баах смарт юмтай тэгээд тэр нь ингээд гацаад ингээд болохгүй байгаа нэг тийм видеонууд байдаг штэ. Тэрийг явуулж муулаад энэ яг Эрка Америка гэдэг тийм явж ирсэн. Яг тэр боддоор болоод. Сая би нэг гадаа бороо орсон штэ. Тэгэхээр би машин дээр очиод бас нэг нойтон юм цэвэрлэгээ хийсэн юм. Тэгчээд гэрлэгөө орохдоо ингээд дарсан чинь миний хурууныхээ өвччихжээ. Хурууныхээ өвчиг гэдэг таа яг гоо. Үгүй хурууны би бодвол хөгшөрсөн гэж ярьдаг байхгүй хүүхдүүд. Хөгшөрсөн байх. Юм угаахлаар ингээд нэг цагаан болоод яасан. Тэр бүр арайч бүр юм цагаан болоогүйсэн. Гэтэ ингээд нэг усан ингэчгээр бас ингэсэн юм шиг байгаа. Дарсан чинь уучлаарай юу биш байна гэдэг. Тэгээд танихгүй байна шүү. Танихгүй байна. Намайг гадны хүн гэдэг шиг байгаа. Хулгай их гэдэг. Тэгсэн бүр сүлдээ аваарын тохиом мохоо хангиж юм гэнэ. Сүйд чаадах чав. Уусыг алцгар юм байл тэр чинь. Сүйдээ би бүр за болио кодыг нийчээ гэдэг ингэсэн чинь ерөөсө хялаам ерөөсө надад юу өгөхгүй л шүү дээ. Завсартай өгөхгүй. Нүүр өгөхгүй л шүү дээ. Бүр орилоод бархираад өдөөс. Сүйдээ намайг гараа ойртуулсан чинь яа чиж ах шиг тэгээ бүр. Чи нэг энэ нэг болсон түүхтэй адилхан яг жишээ болсон шүү дээ. Одоо ингэж байгаа байхгүй. Нэг залуу хөдөөнөөс нэг мах цагаан авчичаад өвөл шууданд хийгээд үүрээд нэг орц руугаа орсон гэсэн. Тэгээ дээш нь лифтэн суухгүй байсан чинь орсныхын жижигэр орц морцонд хорохгүй шүү зайл гэдэг. Юу ч байгаа бэ? Яг гоо гудамжны хүн юм үүрээд орцол. Тэр шиг болсон. Хөл бүтээх хүнийг юу гэж байгаа энэ чи одоо. Тэгээ манай байрнуудын орцны кодууд айгу инээдтэй юм билээ шүү дээ тий. Байрныхаа номер нь орцных нь номер л үүд юм билээ шүү дээ. Тэр код нь орцных. Тийм ер нь бол тийм. Манай энэ халиунагийн хэлж байгаа нэг айгу 70,000 төгрөгөөр айгу хүнтэй те хялбархан юм хийгээ явцсан гэж байгаа шүү дээ. Гэтэ бид нар яг нэг гэр бүл дотроо бас нэг юм энгийн жижиг шажиг юм гарын дүүтэй байвал зүгээр юм шиг байгаа. Манай найз чи яг адилхан жишээ байгаа байхгүй. Нэг хүргэлтээр ингээд нэг дугаа авцсан гэж явж исэн. Тэгсэн чи яг нэг хүргэлтээр нэг 20,000-аар л хийдэг. Өдөр жигээ явж байгаад нэг 40,000 хоёр хүргэлтийг нэг 40,000 төгрөг олцоод тэгээ маш дугуугаа ингээд чойжлоод тэгэхээр орчихсон чинь нөгөө чойж нь гаццсан гэж байгаа. Тэгэхээр нөгөө нэг ингээд тэрийг нь тайлж дастаж өгдөг нэг дуудлагаар хүн яасан. Нөгөө хүн зүгээр юм төмрийн хайж авч ирсэн. Манай нөгөөдг нь хайжлаа 40,000 төгрөг гэсэн чинь. Тэс манай найз нөгөө хүргэлтийнхээ ажлыг болдог ч юм уу. Энэ харин гоё шинэ бизнес санаа боллоо. Гүрэг тэр хайж 40,000-аар аваад орог өөрөө хайжтай үлдэн шүү дээ. Тийм бай. За ингээ маш олон бизнесийн санаа төрсөн өчтөр болсон үйл явдлуудтай бүгдэнд нь талархал илэрхийлье. Тэгээд хөөрхийн манай совилогч нар амбал хагасаар хагаад эрхийн хуруунд хээгүй болоод мэдрэхээ болцсон лифт мэдрэхгүй болцсон байсан. Лифт хурууны хийгээр ажилт юм байна л да. Харин тийм мэдрэхгүй болцсон байсан гэж шүү дээ. За тэгээд сайхнагийн хувьд бол өчтөр хаяал дүүнэр нь нэрж баярлуулсан үйл явдлаас тусан байна шүү. Хаяал дүү гэж ямар дүү гэдэг вэ? Хаяал дүүлэхгүй.
Үеэл гэсэн үг юм шүү. Үеэл юм болоо. Хаяа л гэхэр чи хаяанд байдаг нэг дөө одоо яг нэг хамаатан садан биш нэг хаяагаар дандаа ингээд нэг зохуугаа хараад Энэ идэж нэг юм миний хаяанд үйс ингээд. агаа нэг борц өгчих гэдэг шөнө унтуулж мунтуулахгүй нэг хаяалаад байдаг нэг дүүнэр. Тэгэхээр тэд нар чинь Наг нэрээ багч юм аа. тэгэхээр тэд нар чинь баярлуулах юм уу? Гай болох юм шүү гэсэн. Гэхдээ баярлуулсан л ахгүй да. За ингээд өчигдөр болсон үйл явдлуудаа талархсан сонсогч танд баярлалаа. Бид өчигдрөө илүү сайхан өчигдрөөс илүү өнөөдрийг илүү сайхан болгохын тулд өчигдрөөсөө суралцаж, өчигдрөөсөө бас бахархалтай зүйлүүдийг бол мэдэрч авдаг байгаа. Ой бүр тоон юу байж тээ найруулагч харуулж сая. Юу вэ? Энэ хаяал гэдэг чинь хараа бүр насны зөрөө маш бага зэрэгцээ өссөн дүүг хилдэг монгол хэллэг гэж байна. Бүр монгол алдчихжээ хуруулаа бүр. Ямар оо хаяал гэдэг чинь та мэддэг юм уу? Аян болохоор сайхнаа үеэлийн хүүхдүүдийг хаяа штэ гэж бичсэн байна. Харин тийм баха. Би одоо зүгээр ингээ хаяа сөхөж хардаг хүүхд гэдэг. Эдгэрт одоо тэмэрхүү яриад одоо нэмгүй штэ. За ингээд Улаанбаатарын өглөөгийн хамгийн ихний 7 хоногийн хамгийн ихний болон болох баярлалаа өчигдөр минь болон маань энд хүрээд өндөрлөж байна. Харин яг одоо зүрхэн тавлгаанд нэгтгэж болсон байна. Дэлхийн өнцөг булан бүрээс Монгол улсынхаа өнцөг булан бүрээс за тэгээд дээрэс нь радиогийнхаа өнцөг булан бүрээс яг энэ цаг мөчид зүрхэн давлгаанд нэгтгэж бэлэн болсон байна. Та хаанаас зүрх хилгээж байгаагаа мөн бидэнд бичээд илгээгээрэй. Таны илгээсэн зүрхээр бид агаараар нь юу яагаа. Одоо нэг бид нэр өөрсдөө нэг энэ бэлэг мэлгийнхээ өнд орхоо болсон гэдгийг би сонссон ч яа. Лаг юм тавхан зүрх өмөрг юу. Баг 50 зүрх явуулдаг байсан. Бас муухай байгаа шүү дээ. Бас хүний сэтгэл гэж. За тэгээ манай шинээр орж ирсэн хүмүүс мань бас сонсож болохыг те. Бид нэр ингээд даваагаас баасан гариг хүртэл меншин давлгаа, зүрхэн давлгаа гэдээ явдаг тийм ээ. Меншин чи гоё болсон биз дээ. Гоё болсон Гоё болсон байна. Бүр хүн шиг хэлдэг болсон. Хүн шиг хэлдэг болсон биз дээ бүр. За би зүгээр тойлыг инээлгээл зүгээр зориуд янз бүрийн үгнүүдийг буруу хэлдэг шүү дээ. Бидний сонсох вебсайтыг нэг хэлээч. 3W. Өгөө штэ. 3W нэг хүрчлээ. www.zg 1045 1045 Чи зүгээр л хэлж ийл дээ. Ягаа чи нэг инээлээс санагдаад. Бомбөрцгийн болон бүрээс тийм ээ. Бомбөр газар зайгийнхаа дуу одог сонсхийг эсвэл за ингээд зүрхэн давлгаанд нэгдсэн та бүхэндээ баярлалаа. Одоо харин хамтдаа дараагийн болон руу шилжгээд бэлэн боллоо. Дараагийн болонтой хамт байгаарай. Ингээд өчигдрийн бүхэндээ талархаад Өнөөдрийг илүү сайхан болгоцгоё. баярлалаа өчигдөр минь. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг Гэр бүлийн радио. Гэр бүлийн радиогийн 1-р студиэс хөтлөгч Ярка, хөтлөгч Очроо, хөтлөгч Заяа, найруулагч бейс гитарчин Мизүү нар та бүхэнтэйгээ хамт Улаанбаатарын өглөөг үргэлжлүүлэн хүргэж байна. Ой, бейс гитарчин гэж яагаад хэлсэн гэхээр та нарын хараа ард явж байгаа дуунуудын ритмлэг байдлыг сая эхлэхдээ гэж бейс гитар орж иж байгаа шүү дээ. Эний чинь Мизүү өөрөө тоглоогүй шүү дээ. Гэтэ яг Мизүү өөрөө бейс гитар тоглодсон болохоор яг ийм тоглож байгаа шиг хэлгий бас те. Мизүү яг энийг өглөө болгон заяа. Бас бандаар хусдаг шүү дээ яг. Манай бас панчлайн хэлээд байна те. Энэ хоёр ч одоо ингэж байгаа шүү дээ. Надаас бас тийм панчлайн гэдэг юм бас ингэж сураад байгаа. Би бодоод байна очроо. Би хараа танаа тайзан дээр очих бол би бол хуг фейлдэн заяа. Би бол бодоод байгаа. Очроо зүгээр гараад сайн байцгаана гэхэд гарууд инээдэг баг. Үгүй. Намааг бараг тэг хэр баргийн юм хэлгээд л гарууд ингээ гүрийх баг гэж бодоод байгаа. Үгүй шүү дээ. Яг л адилхан нь. Ер нь ингэдэг байхгүй юу? Заавал юм жок яг тийм панчлайн байх хэрэгтэй байхгүй юу? Хамгийн сайн панчлайн ямар панчлайн байдаг гэж одоо хүн ярьж байгаа хүн инээж байгаа биш заяа. Ингээ сонсоод бас инээж байгаа биш. Одоо эпирээр хамгийн сайн панчлайн юу гэхээр ингээ цаасан дээр биччихэж штэ. Одоо бичсэн байгаа тэрийг зүгээр ямар ч танихгүй ингээ уншихад үнэхээр инээд хүрж ивэл тэр хамгийн сайн жок гэж байгаа байхгүй. Ямар амар байгаа сте. Тэгэхээр айгүй хэцүү байна.
За ингээ хамтайгаа сонсогчтой баярлалаа. Жаргалтын хайзан дээр гарааг үүж би цодог тайллаа. Тэгээд хаанаас зүрхэд харж байгаа бас илгээж шүү. Алтан чимээг зүрхээ маань Баян зүрх дүүргээс зүрхэн давлгаанд нэгдсэн байна. Одоо хамтдаа дараагийн болон руугаа ороход бэлэн болсон. Дараагийн болон болвол 2 дахь гэр болон маань танд хүрэх гэж байна. Радиогийн 1-р студид Эрка очроо заяа найруулагч Мизо ажиллаж байгаа. Мэдээж Мизогийн дарсан гитар биш ч гэсэндээ арт ч гэсэндээ Мизогийн тавьсаа явж байна. Гоё байгаас тээ. Үнэхээр бас гоё ритмлэг аа юм аа. Би ерөөсөө тэгж сонсож байгаагүй юм байна. Одоо яг ингээд нарийн сайхан ширийн сонсноо. Өнөөдөр 2 дахь гэр дээр юуны талаар ярих гэж байгаа хэлээ. Манай очроо танилцуулна. За мэдээж нөө 2 дахь гэр гэдэг бол амьдралын одоо тэн хагасыг нь авдаг тийм ээ. Байгууллага хамт олон ажлын байрны тухай ер нь бол ярьж байгаа. За тэгвэл одоо яг манай сонсогчдын дундаас бас бидний дундаас яг манай 2 дахь гэр болсон ажлын байран дээр одоо тий бусад байгууллагт байдаггүй тэр нэг илүү тий онцгой өрмөц зүйл нь юу вэ гэдэг тухай ер нь ярих гэдэг. Тэрнээсээ бүгдээрээ бас бие биенээсээ суралцсан гэсэн үг шүү дээ тий. Байгууллага дээр бас хэрэгжүүлж болох үе зүйлүүдийг бас бид нар сурмаар байгаа. Мөн бас сонсогчд мөн ч гэсэн сурмаар байгаа хаа. Тийм учраас шууд 9986 1045 дугаар руу залгаад яг одоо таны байгууллага дээр хэний ч хэрэгжүүлдэггүй нэг онцгой өрмөц хийдэг зүйл юу вэ? Өөр байгууллагт байдаггүй тий. Өөр байгууллагт байдаггүй. Зөвхөн танаад л байгаа. Хаа ингээ магадгүй боддог байсан баг те. Бүх байгууллага л ингэдэг баг те. Тэгсэн чинь гинт нэг өдөр мэдсэн танаа л байгууллага тэгдэг байсныг гинт олж мэдээд шок болж исэн юм юу вэ? Эсвэл одоо бусад байгууллагад ингээ хийгээд танаа дээр хийдэггүй ч юм уу тийм байв бас болох уу? За яа. Бас байж болно те. Манад байдаггүй юм л да. Гэхдээ идэх тэгдэм байлээ мэлээ гэд нэг тийм юм олоод мэдсэн байвал тэр шипинүүдээс тэр гоё мэдсэн зүйлүүдээс хуваалцааш гэж хүсэж байгаа шүү. За ингээд их сонин байгууллагууд сонин имийг бас ингээд үнхэрийн гоёор ингээ хийдэм байлээ. Зөвхөн та тэр байгууллага л хийдэг юм байдсан байлээ. Ямар? За манайх жишээлбэл хараа цайныхаа цагаар ширээний теннис тоглодог. Би бол энэ арах бах гэж бодож байна. Өөр ямар ч байгууллага ер нь баг ингэдэггүй бах. За би тэгвэл би ч бас нэг хэвлэл мэдээллийн олон байгууллагч юу ах вэ? 2 байгууллагад ингээд ажиллаж байсан шүү дээ бас радиод. Ингээд мэдээж манай нөхөр ч гэсэндээ бас ингээд ажиллаад ингээд явж байгаа. Гэхдээ нэг зүйлийг би ингээд орж ирээд бас айгүй их гайхчихсэн. Тэр нь юу вэ гэхээр манай Крисмсаар ажиллаад бас нөгөө өндөр эфирээ хүргчээд 7 хоног амардаг. Бас цалинтай. Вау. Оо тийштэй нэрээ. 7 хоног. Наач ёстой зүг. Christmas Lighthouse дээр том эфирээ хүргчээд тэгээд түүнээс хойш 7 хоног цалинтай ажилчнаа амарч. Яг тэгдэг. Тэгээд 1 сарын 2-нд ажилдаа орж ирдэг. Вау гайхалтай. За манай би бүр энэ дээр бүр гайхажсэн. Очно энэ жил яг энийг мэдэрнэ заяа. Энэ жил. Айгуу гоё үдэ шүү. Найком ингэж хэлсэн мэн сөрөг юм ярьж болох уу? Хүнийд байгааг хэлж болох уу гинэ. Хүнийд байгаа өөрт нь байхгүй юм байна. Өөрийнх нь байгуулах байхгүй юм байна. Сөрөг юм бол хэдүүлээ яриад их. Асуудал нийгэмдэр зөндөө байгаа. Асуудлыг яриад танталд авж байгаа олон контент нэвтрүүлгүүд байгаа. Бид нэр гол нь юмыг аль болох те эерэг талаас нэг нэгээс суралцж болох талаас нь л ер нь хэдүүлээ хамтдаа. Тэгтээ гоё заяа. Гоё. 25-нд амарчаа заяа. Яг ингээд үлдсэн хугацаагаа нэг он мон гаргах маргахтай гэр бүлээр өнгөрүүлэх цаг хугацаагаа гэр бүлтэйгээ ингээд зарцуулна гэдэг бас л тансаглаа шүү. Гоё үдэ шүү. Гоё. Бүр тэрийг ингээд хүлээгээд идэх болчих юм. Тэгээд наадах чайг гоё. Би ч одоо шинэ ажилчин штэ. Тэнгүүд яг гэр бүлийн радиод орж яг 40 хоног. Тэгэхээр одоо шинэ юм сонсож байгаа байхгүй. Мэр Крисмсаар те 7 хоног цалинтай амардгийн байж штэ гэ те. Тэгээ би харин тэрэн дээр гайхаад байгаа байхгүй ингээд 7 хоног өө гэ те. Манай байгууллагын бас нэг гоё юм байна. За яг энэ 7 хоног амардаг. Миний гоё чихийг гжигдээч. Манай хараа намар хавар хоёртоо заяа. Байгууллагын ажилчдаар салхинд гардаг байхгүй юу? Гэхдээ энэ нэг юм сонин. Би энийг бүх байгууллага ингэдэм байна. Зүгээр ингэдэг л байх гэж бодсон. Үгүй юм байлээ. Бараг миний ярих гэж байгааг ярьж байгаа. Бүх байгууллага ингээ айгүй ууж иддэм байлээ шүү дээ. Явахтаа ингээд алга болдсон байлээ шүү дээ. Хавтгараад. Манайх ч бол тэхгүй. Гарахаараа ингээд хамтдаа кофе чанж ууж муугаа те хорхог боодог хийж идэж мэдээ те хээр гараад бид нар жигэн ирүүлэр бяц авчаад ороод ирдэг байхгүй юу? Сэрэгт л авч байгаа юм чи. Зарим хүмүүс ингээд дамраад явчихдаг штэ. Манайхан чинь сэрэг бидлээ ороод ирдэг байхгүй юу? Наа чин бас юм. Энэ нэрээ өөр шүү те. Байгууллагын хувьд бол яг тэр амарч аялж зугаалах энэ онцгой баярууд дээрээ ямар нэгэн байдлаар алкогол хэрэглэдэг штэ. Яг л байгууллага цэвэр. Алкогол байдгүй юм уу? Байхгүй. Баггүй. Бараг
Хэрэгэлтэй хүмүүс шиг наастартай. Яг гаднаас хүн орж ирээд үнэрдэхгүй мөртлөө эдгээр яасан сайхан наастартай байх юм гэж гэтэл шүү. Наачиг онцгой. Би нэг за ямар байгууллага лөө мартчих. Нэг зуных нь бас зугаалгыг ингээд очиж хөтлсөн. Тэр байгууллагын зуны зугаалга зэ. Уг нь өмнө дандаа ингээд очиод ингээд архитаал, арх угаал байдаг байсан гинэ. Тэгсэн чи анх удаа ингээд лекц орсныхаа дараа шууд бүх ажилтаа дагуулад ингээд тэр хаваархыг цэвэрлээ хог түгээ яваад гисэн. Тэгсэн чи эхлээд нөгөө ажилласан жоохон уурлаа яваад байсан. Уурлаа шомболгоод ийм зугаалга гэж хаана байдгийг эдэр гэдэг. Тэгээ явжснаас сүүлдээ аюу гой мэдрэмжийг бүх хүмүүс авсан байхгүй. Сони яг тэр нэг шинэлэг те одоо зугаалгаараа ингээд лекц мэг сургалт мургалт аваад хоорондоо тоглоно. Тоглож байгаа хог түгээ явцсан чи хүмүүс жоохон нэг таалагдахгүй байгаад байснаа. Дуусныхаа дараа аюу гой тийм мэдрэмж авсан бэл. Эргээд харах нь шүү дээ. За сонсогчтойгоо холбогдъё. Сайн уу? Hi again. За сайн уу? Яг анх удаа хэлж байгаа юм шиг. Догтлуулж шүү. Инээд нь догтлуулаад байна гэж байна. За Найко. Би нэг сургамжаа сургамж юм бэ нэлээ. За сургамжийн сонсъё. Ялангуяа жоохон сөрөг гэхдээ яагаад гихтэй гэж байгаа гэхээр тарих өөрөө гихтэй гэхээр ингээд хамгийн анх ярьсан бүх юмыг үгүйсгээд хоёр дахь ярьж байгаа топикийг ингээд илүү хүлээж авдаг гинэ. За зүг. Эхлээд би жоохон сөргийг ярьчих заяа. За. Манай байгууллагт угаасаа байдаггүй зүйл. Гэхдээ тэр нөгөө манай нэг хуваараа ажилдаг нэг ихч байд юм аа. Хувийн компанитай гэх юм уу? За бас л ялгаагүй л нөгөө ийм гэр бүл болцсон айгүй мундаг цөөхөн идхэн үнэтэй. Тэгсэн тэр дунд нэг шинэ ажилч оржээ. За бүр ёстой самруулж ин гэж. За. Тэгэхээр нэг нөгөө нэг гэр бүл дотор ч одоо нэг хоёр дахь гэрд нэг юм токсик буюу араар нь муулдаг хүмүүс байдаг шүү дээ. Зүгээр ингээ хоб болоод базаад л ингээ яваал байдаг нэг хүн харахад хүн туслаад байгаа юм шиг эсвэл зүгээр нэг жоок болгоод ярьж байгаа юм шиг мөрчлөө тэр нь юм хортой байдаг тийм бас харилцаанууд байдаг юм байна. Тэгээд тэр нь өөрөө нөгөө ялангуяа бизнес хийж байгаа, хуваараа хийж байгаа хүмүүст бол нэлийн үйл ажиллагааг нь алдагдуулах боломжтой болдго юм байна гэдгийг сая зүгээр нэгэн үн дээр харагдаж байгаа байхгүй юу? Тэгээ хөөх юм нөгөө ихч маань болохоор нэлийн удаан ажилтсан. Тэгээ цөөхөн идэх үнтэй одоо гарын 5 уранд байдаг. Тэгэхэд л тэр нь дотор бодоо олгож байгаа байхгүй юу? Хоорондоо алцаад одоо алдсан ч юм уу гал хизээж байж байгаагүйгээрээ би бинийгаа шүмжлээд гэдэг ч юм уу. Тийм болж байна. Тэгэхээр энэ нь хуваараа бизнес эрхэлдэг хүмүүст нөгөө манай яг нэвтрүүлгийн гол зорилго гэр бүл гэдэг юмыг байхгүй болгох юм байна. Нэг токсик хүнэл гэж хэлсэн. Гэхдээ манай байгууллагт бол ийм хүн байдаггүй. Угаасаа. Тэгээд бид нарын гоё юм гэх юм бол нэг 100 болгон яг ийш тийш явдаг байгууллагаараа. Ийш тийш гэдэг нь гадагшаа ч юм уу хөдөө орон нутгаараа ч юм уу заавал нэг явдаг. Гэхдээ явахдаа яадгүйхээр мэдээж хин нэгнэрээ даалгаал хин хинийгаа ингээд хэцүү байдалд оруулдаггүй. Сар болгоно нөгөө юм одоо нөгөө 10 жилийнхэнд чинь ангийн фонд гэж байдаг шүү дээ. Тэрэн шиг фонд цуглуулдаг. Цалин дээрээс нэг 50 ч юм уу 100 одоо хаашаа энэ жилдээ явна гэсэн тий. Тэрнийхээ нийт зардлыг гарангуудаа за 6 сард юм уу 7 сард явнаа тэр хүртлээр тэдэн төгрөгийг цуглуулах хэрэгтэй байна гэд сар болгон цалин дээрээсээ 100 за дээдлэн 100 авд юм дөө. Ингээд цуглуулаад ахаар амар ерөөсөө яг нөгөө 7 сар болоход нь бүгдээрээ аялах мөнгөтэйгөө тэгээд стресс болохгүй дарамт болохгүй баг хамт олноороо сайхан аялж болдог. За одоо энэ сар одоо мөнгөний асуудалтай байгаадаа биш аялж чадахгүй гэсэн зовлон бол байхгүй шүү дээ тий. Өөртөө хоригдлаа үүсгэж явж байгаа учраас нөгөө байгууллага болгонд л янз бүрийн амьдралтай хүн байгаа шүү дээ. Тэгэхээр бас явмаар байгаа боловч тэрнээсээ болоод ичээд идэх ч юм уу юу гэдгийг санаа зовоод бас хэцүү байна. Гардаг шүү дээ. Тэгэхээр тийм юмгаа бид нар байгууллагын одоо ингээд зүгээс ч гэдэг юм уу уг нь ингээд нийгэмсэн энэ биш юу гэдэг лээ. Нөөц цуглуулах. Студент юу Хоримтлал. Студент гэдэг чинь одоо дээр үе тий амтсан үе. 10 хоттой тэгээд хамаг юм үлэг гөрөв. Нөө на динзаврын үеийг болоо. Тий харин чи өөрөө студент гэсэн. Өөрөө мэддэгдээд дээ шүү дээ. Яа за.
дандаа динозаврын юм чинь л гэдэг. Хөөргөд. Яна. Арайч бас болоогүй динозавр минзавр л арайд хөөгүй шүү дээ. Юу гэж байгаа. Энэ ч үгүй яаж юм. Би чинь зинж штий. Одоо харнаад үг хэллэгэндээ анхаар яаж Анхаарахгүй баригдаад байна шүү. Тийм баригдаад дээ шүү зинжи. юм байна. Студент өдр гэдэг. Сурахгүй бол яг нэрэ хоцроод байна дээ. Би тэр үед байсан шүү дээ. Зөв штэ очоо. Байгууллагт гоё юм болоо гэж бодож Тийм байна. ядгүй шууд эсвэл нэг бол байгууллагандаа гадагтай нэг бол хүнээс нь гаргуулдаг штэ. Тэгэхээр аль альныгаа бас ажиллаж байгаа байгууллагаач бодоод Ай. Хуримтлал гэсэн дундаа хуримтлал үүсэх юм уу те? тий. Хуримтлал үүсгэх дээрээсээ л нэг 50 юм уу 100 одоо Дундаач биш өөртөө хуримтлал үүсгэж байна. Зөвхөн өөртөө юм уу? Тий, одоо жишээлбэл ингэж байгаа байхгүй юу? Сар болгон 50,000 төгрөг ч юм уу 100,000 төгрөг ингэж хураагаад 12 сар хураачлаа шүү дээ. Түүнийг яг тухайн жилийнхэн бүтэн жилийн дараа өөртөө зориулаад өөрийнхөө одоо зардлын мөнгө олох гээд байхгүй аяллаа зардлын мөнгө олох гээд. Хөргийн тий? Тий, тэр сарда илүү их мөнгө гарахгүй тухайн зардлаараа л өөрийгөө дагаад шопинг мөнгөтэйг л явчихна. Байгуулганд бүр ингэж болт юм билээ шүү те. Чи 50-ыг хийх юм бол байгууллага чинь 50-ыг хий энэ төр гэх те. Үгүй тэр бол тэгээд нөгөө бас албатай биш болохоор. Үгүй яхаа байгууллагаас нэг тийм санаа те менежерээс манай хүн чинь бас нөгөө нэг байгууллага яг тэр нэг 50-ыг нөхөх гээд байгаа хүү учраас үгүй гэдэг. Би ямар нэгэн зэрэг яг чинь л. Чи тэгвэл тэхэн дээрээ гэж хэлчихэж штэ. Тий, би зүгээр бас бинийгаа л бодож байгаа байхгүй юу? Баярлалаа Найко. За баярлаа. Би бас юу ямар санагчлаа нөө гэр бүлийн радиод ороод 40 хонжин гэж байгаа шүү дээ тий. Тэгээ энэ байгууллага бусад нэг байгууллагуудаас байдаггүй нэг манад бас хэдэд онцлог юм байна. Хоёр яриаггүй чи нэр яг хэлээ шүү. Чи бол хэлээ шүү. За яаж юм? За. Алуу яриач хөө. Балаа юмаа яриа чи. За нэгдүгээр. Одоо би ч нэг кофенд их дуртай. Аха. За ажлын байрнаас кофе дандаа гаргаж өгч тий. Кофе. Тэгээд ингээд чанагчнууд нэн тэнэгөр ингээд байж идэг. Би нэг юм одоо нэг юм ямар хаус гэр хаус шүү гэдэг лээ. Гэр хаус. Үгүй хүмүүс ч амарч гэрээр Guest house. Guest house гэх байгаад байгаа юм шиг байгаад байгаа байхгүй юу? Ингээд тэр гоё. Хоёрдугаарт ингээд өдөр яг гоё хоол идэж байгаа. Наа чи хоол олонгууд яг ресторанд хоол идээд байгаа юм шиг. За манай тоогооч олонгууд ингээд цайгийн уухлаар яг нэг юм яг ресторанд ороод 8,000 эрүүл мэндийн өвдөс шиг 7,000 8,000 9,000-аар авч уудаг цайнууд байгаа байхгүй юу? Цагаангаа юу байсан бэ мэдгүй те. Ямар ч нэг юм. За 3 дахь хамгийн гоё юм нь болонгоо 7 хоногтой нэг өдөө бид нөө дивашн гэдэг нэг нь лекц уншдаг юм цагт нэг сурж хөгжих. Тэ. Гоё яг ийм цагтай байгаа байхгүй. Тэгэхээр би бол одоо баг ийм ажиллаад байгаа юм уу эсвэл амралтанд гадаадад нэг амралтанд сургалтанд өөрийгөө хөгжүүлээ яваад байгаа юм шиг ийм гоё ер нь мэдрэмж байгаад байна. Тэгээ дээрэс нь хэлэхэд одоо манай Эрка Заяа хоёр чинь бас айгүй тийм гоё штэ ер нь манай мизүүч гэсэн тийм ритмлэг ингээд яг адилхан жанрын хүмүүс яг би одоо бодож байна. За энэ адилхан жанрын хүмүүс одоо би энэ тунд ажиллаж чадах уу? Адилхан жанрын хүмүүс одоо хоорондоо ер нь хамт ажиллах хэцүү байдаг те. Нэг нэгээ бараг зогоод унгааж гараа. Ийм хүмүүс гэж бодсоч яг гоё эвлэлтэн нэгдээд бас ингээд цаашаа яваад байна шүү. Нэг зориг нэг хараа бас те. Цаанаас одоо энэ хүн ч одоо 40 хоног хамтран хөтлж гарчаад байна штэ. Гэтэл одоо битээр ч одоо уус нь нэгдээд байгаа юм уу? Яагаад байгаа энэ усны ширхгээс хөлийн хурууны үзүүр хоёр ч адилхан болцож ах шиг өнөөдөр. Тэгээ адилхан хосолж давраад байгаа. Хосолж ногоо юм өмсөөд тэгээд хоёроо адилхан үсээ бурж ийгаад тэгтээ хоёроо бид хоёрыг яг ингэсний дараа би подолкоос сольж орж ирсэндээ би баярлсан шүү дээ. Ногоон подолктой ирсэн баггүй өнөөдөр би. Тий. Өнөөдөр би ногоон подолктой ирсэн. Тэгээд доор сольжоод цагаан подолко өмсөө орж ирсэндээ би бүр баярлж байгаа юм чи. Ой, үнэгүй хоол ингэдэг гинэ. За, үнэгүй өдрийн хоолоо хангадаг ийм байгууллага зөвхөн хоолны тухайн асуудал биш байдаг гэж шүү. Энэ бүр хараа уур амьсгалын асуудал бий болгодог гинэ. Хоолын эдэнгээд ил чинь айгүй их ярилцж байгаа шүү. Амар сандарч. Энэ хараа байгууллагууд хараа ер нь одоо удирдлагууд хэрвээ удирдлагууд сонсч бол бас энийг бас санаандаа авчвал их зүгээр юм байна. Ер нь нэг хүний өдрийн хоолныг 20 орчим мянган төгрөг ингээд компаниас нь одоо өгдөг ч юм уу те. Эсвэл цалин дээр ингээд шууд хоолны мөнгө гээд өгдөг ч юм уу. Ингээд өгчгөөр яхавтай авч л байгаа юм л да. А гэхдээ хоол өгсөн нь 20,000-аас илүү үнцэнтэй байдаг гинэ. Яг үнийг хэлэхэд барыг тоогооч могоочтой байх юм бол хоолоо 20,000-аас доошо байх боломжтой шүү. Тэгэнгүүтээ энэ хоолоор хангачих юм бол ер нь байгууллага доторх үнц нь бол зөвхөн 20,000-аар хэмжигддэггүй гинэ. Тэрнээс дээшигээ байдаг гэж чинь дандаа. Яг тэгэхээр хүмүүс тогтмол эрүүлж шинэ хоол идээд ахаар
хүн гэдэг нэг ажиллах урам зориг нь улам бадарч идэг. Тэгээ нөгөө нэг дулаан уур амьсгал үргэлж төрж идэг гэнэ. Тэгээд манай хоолчин ялангуяа би бол очрог хэлсэндээ жоохон санал нийлэхгүй байгаа наараа нэг юм рестораны нэг юм хоолнууд чинь заримдаа итгэж болохоор байдаггүй шүү дээ. Яг юу ч юм бэлээ гэж бодмоор байдаг шүү дээ. Гэрийн хоол шиг санагдахгүй надад болохоор. Манай нөгөө яг одоо яг наанаас чинь нэг харж байгаа. Манай лавгсронгоо ингэж хэлсэн шүү дээ. Ингэж хэлсэн. Юу гэж хэлсэн бэ гэхээр хайрыг даана гэдэг чинь хамгийн хэцүү нь хариулна гэдэг чинь тий. Тэгэхээр ингээ энэ байгууллагаас маань ингэж их хайрлуулж байна тий. Ингэж их одоо нөмөр нөөлөг авж байгаа хүний хувьд би одоо яаж энэ хайрыг дааж үргэлжлүүлнэ тий. Энэ хэмжээнд яаж би хөгжих вэ гэд бас нэг талтай хэцүү гэдэг юм байна. Манай ирчүүд бол өөрсдийнхэн ажилтдаг байгууллагыг үнэхээр манайд л байдаг гой зүйлүүдээ ярьсаар байна. Та ч гэсэн өөрийнх нь байгууллагыг за комментүүдийг уншийд. Хоёр дахь гэрийнхэн зөвхөн танаад л байдаг зүйлүүдийг бидэнтэй хуваалцаарай. 9986 1045 9986 1045 дугаар таны өмнө нээлттэй. Харин та комент бичгийг хүсвэл гэр бүлийн радио 104.5 гээд Facebook дээр манай хуудас байгаа шүү. Яг одоо Улаанбаатарын өглөө дүрстэйгээр хүрч байна. За халиунагийн комментоос эхлээд уншия. Энэ яг сэдвтэй холбоотой биш ч гэсэн очроотой холбоотой юм байна. За. Марцнаас дээр шинэ хөтлөгчөө хараад юу лээ хаана харлаа гэж бүр бодоол гэсэн. Тэгээ хэрэг болгож хүнээс асуусан чинь юу вэ? Манай нөгөө комеди чинь очроо вэ штэ гэж юм тий. Харин тийм ямар амар нэмж унштай юм бэ? Баярлалаа халиунаа. Намайг яхан хүмүүс жүжиглэлтэй унш. Манай жагаа надад ингэ зааж гэсэн байхгүй. Янз янзаар текстээ битээ уншаад байж. За одоо энэ хүн рүүгээ шилжүүлээ. Хүмүүс одоо ингээд харсан л харагдаад байдгийг би те. Яг ингээд орж ирдэггүй энэ одоо хэн битээ хаана үлээ гэд. Зарим нь комеди очроо вэжтэй гэж одоо халиунаа шиг зөв таадаг те. Зарим нь олонгод ингээд дуучин наки вэнч гэж ярьж явах шиг. Зарим нь олонгод энэ одоо юу төмөр хүнд тоглодог те. Нэг Тони Старк коуч гэж. Тэгээ заримдаа ингээд шилээ авчингууд жүжигчин ариун бим бах ууч гэж ах шиг те. Яга нүрэ дараад байгаа юм бэ? Гэтэ үнэ. Би бас чамаг хаяа бас гээд хондоггүй зүрхийг нь яалтай. Ингээд болдог үл яадаг үлээ. Гойд болооч. Би ч ариун бим бах чи одоо би одоо крашлсан штэ тэр хүнийг. Гэтэл одоо хажууд сууж ин гэсэн чи бүр ичээд. Гэхдээ би санаа би адилхан шүү. Би нэр андуураад идэв. Өрөөндөө сууж байгаа л би очроо гэж юм хэлэхгүйгүүд ариун бим бах суучаад идэв. Таачин гэсэн чинь очроо гэж идэх байхгүй. За өөрчлөлт би годомжид ариун бим бахта таарал би зөхиод авах байхаа баларна. Очроо гэж бодод. Амдаа тэр толгойг нь бооч моогоо. Гэхдээ тойроос гоё явуулж шүү. За туяг шингэж байна. Өдөр болгон манай компани за энэ захийнхаа харуулда хөөгдгөж гардаг яадаг гэсэн үг. Чи гоё уншиж сурал та. За одоо радиг өдөр болгон манай компани тэр захийнхаа харуулда хөөгдөж гардаг яадаг гэсэн үг вэ? Манайхыг яг цагтаа хаадгийг мэддэгүүд хаахтаа уралдаж ирж юм авдаг байх нэ. Цагаа яс барьдаг даа гэсэн бай. Цагаа яс барина гэдэг бас л тийш дээ. Ховор байгуулгын бас ховор чанар шүү. Ховор чанаруудын нэг цаг гэдэг бол өстой нэрээ яг л яс барих. Ажилчдаа айгу зүг байхгүй юу? Ажилчид чинь ингээд яг цагтаа тарж ийн, цагтаа харж ийн те. Тэгэхгүй бол ингээд нэг 2 орны 2-3 минут илүү сунгадаг те. 5-10 минут илүү сунгадаг. За манай байгуулгын нэг юу вэ нас? Тараад өгөөч те. Манайх нэг тараад өгөөч. Гэхдээ намайг зайлаад өгөөч та нарыг. Намайг ингэсэн шүү дээ. Би бас санаа зовоод байгаа байхгүй аль дээр. Орон нутгийн тоглолтоор явсан шүү дээ. 5 хагасанд явж ирчээд би бүтэн сайны шөнө ирээд нойргүй те. Нэгдгийн өглөө ингээ ажилдаа ингээ байж байгаа шүү дээ. Тэгээ өдийн өмнө хипирээ дуусчихад санаа зовоод бас юм бэлдээд ингээ сууж байгаа шүү дээ. Тэгсэн чинь маа захирал тэгсэн шүү намайг. Яваач. Чи явж унтаач гэдэг. Уугаа хийгээд. Би цочсон шүү дээ. Чи ингэдэг хүн байдаг юм баг та. Гэхдээ харин айгуу сонио ингэдэг үг тэгээд би тэг бас нэрлэхүүтэй. За яах вэ гингүүдэ гараа шууд яваад. Илүү цагаар та нар битээ бай. Болж игэл ажлын цагтаа л юм багтааж хийж. Тэгэд ер нь яг иймэрхүү зүйлийг баримталдаг. Тэрний юу гэхээр манайх өөрөө нөгөө нэг гэр бүл төвтэй байгууллага те гэр бүлийн радио гэдэг утгаараа гэр бүл рүү чиглэсэн тэр бүр концепцийг ингээл гаргаж явдаг байхгүй. Тэр дотор нь жижиг юм шиг хэрнээ том зүйл нь юу байдаг вэ гэхээр бид нарыг илүү цагаар ажиллаж байгааг манай байгууллагч нэг ойлгохтой анзаарахгүй. Тийм учраас хүүхдүүд чинь маш их анзаарна. Хүүхдүүдтэйгээ тэр илүү цагаа ингэж өнгөрүүлээ явж үз. Яваад дөгөөс гэдэг. Тэгээ хагасаа бүтэн өдөр дуутахгүй. Ажил битгий гарах гэдэг. Эфир одоо яаж исэн ч дуутахгүй тий. Ер нь яг бас нэг айгүй одоо таалагдж байгаа зүйл нь болохоор онцгой баг хэрвэргийн байгууллагуудад байдаггүй юм. Хөгжих цагтай. Одоо шин ингээд 100% үнэлээ гэх юм бол те бидний яг идэвхтэй ажиллах цаг нь 30% л байгаа. 20-30% байна уу. Төнгөдөө бусад одоо 70 60 70
Үлдсэн үлдсэн олонгууд нь өөрсдөө л хөгж. Тэ. Өөрсдөө хувь хүний зүгтээ хөгжих юм боломж олгодог. Ямаа судлахаар тий. Аа. Энэ болрогийн Тэгээ үлсэн үедээ жилээ авч болдог. болрогийн бичсэн комент бас гоё байна. Манай байгууллага 3 давхар байртай ганцхан үйлчлэгчтэй. Бид нар 14 хоногт нэг удаа хамтаараа их цэвэрлэгээ хийдэг гинэ. Ай наатга болоо гэхгүй тогсон юм. Цогоо юм. Энэ комментиг ногс. Бид нар ч гэсэн жилдээ нэг удаа хавар их цэвэрлэгээ хийдэг байхгүй юу? Яг хитэн дийд бай. Тэр үеэр би ч удаа авъя. Тэг ингэдэж штэ. Үйлчлэгч ихчиг байхгүй байхлаар манай оюун ихчиг байхгүй. Сүрдэн штэ манай. Сүрдэг байхгүй юу? Яг Баатар зүгээр тийм нөгөө нэг ээж нь байхгүй болсон гэр шиг л болчтой. Тэстэ хэцүү байл. Амгандаа ингээл дор бүрнээ ингээл цэвэрлээд байдаг ч гэсэндээ оюун ихчиг хүрхгүй газар гэж байдаг байхгүй юу? Байгаад идэм билээ те. Одоо нэг юм ноорогоод идэх те нэг цэвэрлээд байгаа мөртлөө байхгүй гэр чи айгу хэцүү байдаг. Одоо болрогийн хэлж байгаа яг миний энэ чихэнд ингээд уцсны дуу ингээд сонсогдоод ах юм. Би эсвэл наад чи мэдрэлийн ядаргаа. ийм сонс мэдрэлийн ядаргаа шүү. Та нарт ингээд би найруулагч руу өлөвдүүлв. Германч ингээд утас ингээд вибрац ингээд өгөөд байгаа юм шиг мэдрэмж төрдөг хай гэж байгаа юм. Тэр чинь хараа мэдрэлийн системийн гажиг гэсэн шүү дээ. Тийм үү. Тий. Энэ нөгөө амар ноцтой биш гэсэн. За энэ болрогийнхоо комментэн дээр илүү төвлөр гэж бодлоо. Яг тэгэхээр нөгөө хамтдаа сардаа нэг энэ чинь бас энэ цэвэрлэгээ хийдэг гэж штэ. Энэ өөрөө нөгөө нэг байгууллага хамт олонний сэтгэл зүйд бас аягүй гоё нөлөөлдөг юм аа. Яг тэгэхээр нөгөө сардаа 2 юм бэ шүү 14 хоногт. 14 хоногт нэг хэр чинь бас аягүй гоё байгаа байхгүй те. Яг тэгэхээр нөгөө цэвэрлэгч байгаа хийж байгаа ажлын бас нэгдүгээрт үнэлж байгаа. Хоёрдугаарт нөгөө эд хогшил яг нөгөө байгууллага өөрийн гэр мэт одоо бодох юм мэдрэмжийг ер нь бол авж байгаа гэсэн үг. Тэгээ хамтдаа цэвэрлээд явж байхдаа мэдээж гоё хөгжилтэй юмнууд ярьдаг, хөгжилддэг те. Нэг нэгнийхээ байгаа үйл айгуу гоё шүү дээ. Хамгийн хамтдаа нэг юм хийх цэвэрлэгээний хамгийн дотносуулж байгаа зүйл нь болохоор ингэдэг байхгүй нөө. Бид нар чи яг ажлын байран дээр яг ажлын л яг юм нэг хөдөлгөөн ажлын дүр төрхөөл харуулад байдаг бие биендээ. Гэтэл яг гэртээ байгаа дүр төрхөө яг цэвэрлэгээ хийж байхдаа харуулах нь шүү те. Ой хинэ Найко тэр сүүлийнхэн комментиг устгаараа чамаг жинзи биш гэдэг чи мэдчих гээд шүү хүмүүс. Субботник гэдэг. Шинэ салбар дээрээ ажиллаад 7 хоногт нэг удаа очдог болоод ирэхээр улмаллах 2 дахь гэрээ өгүүлдэг мэдэрдэг юм байна. Айгүй их сандаг болсон. Миний чихэн дахиад сонсогдоод байна. Очихоор л бүгдээрээ санчихсан бүр ирэх өдрийг минь хүлээдэг гой хоол унд бэлтчихсэн таныг байхгүй инээд муутай байлаа гэдэл устгацсан. Найко очих өдрийн өмнөх шөнө нь бүр баярлаж хондог гэсэн байна. Тэгээд доор ямар хөөрхий те. Тэр юу гэсэн байсан бэ? Спасибо гэсэн байсан. Юу гэсэн бэ? Супер фуака гэдэг нэг тийм хуучны хүмүүсийн хэлдэг үгийг л бичсэн байсан шүү. Google Translate ашиглаж бичсэн байна. Нийтээрээ ажил хийдэг тийм хамтдаа ажил хийдэг өдрийг одоо орсоор юу гэдэм те тэгээ бичсэн байсан шүү. Хайлт хуйлтаас орс хэлдэг гадарсан. Яна бүгд ингэ өөрсдөө барьж өгöd байх юм байна. Тухайн байгууллагын ажилчид за дарга цэрэггүй хамтдаа бөөндөө аялах, зугаалах, за энэ нийтээрээ одоо нөгөө нэг хамтдаа бөөнрөө цэвэрлэгээ хийдэг юу гэлээ? Супакаря пака гэсэн. Одоо жишээлбэл тэр ажлыг хийх, өдрийн хоол идэх, өдрийн цайгаараа одоо тоглохч гэдэг юм уу те. Иймэрхүү ажлууд хийснээр иймэрхүү зүйлүүдээр ингээм хамтдаа байснараа хамт олонний уур амьсгал бүр илт давуу дээшилдэг. Тэгээд дээрэс нь хамтдаа хийж байгаа зорж байгаа зүйл нь ч гэсэндээ илүү хурдан урагшлах магадлал өндөр байдаг. Тэгэхгүй бол одоо иймэрхүү цаг байхгүй бид нар зөвхөн өрөө өрөөндөө суугаад эсвэл компьютерийн хаар сууж байгаа л тэгэл гар явна штэ. Би тэгээ одоо баг юу сахалтай хүмүүс ороод ирсэн ингээ 40 хоногийн дараа баг мэдэн штэ. Тэгэхээр тэр чинь эхний өдрөөсөө л мэдрүүлдэг байна. Хамт олноосоо хол байх чинь айгүй юу юм бэлээ. Би одоо радиод анх ажилд орохдоо 5 дахын оройны нэг нэвтрүүлгийн хөтлөгч хийдэг гэсэн байхгүй. Тэгээ 5 дахын бүр орой 9 цагаас 10 цагийн хооронд нэвтрүүлгийн явдаг. Тэгээ зочин нь явсны дараа би 11 хүртэл нөгөө нэг нэвтрүүлгээ янзалчаад би харьдаг тим ажилтай байсан шүү дээ. Тэгээд намайг орой 9 цагаас ирдгийг хэн мэдэх вэ дээ ер нь энэ радиод. Угаасаа хинч мэддэггүй байсан байхгүй. Тэгсэн чинь нэг байгууллагын нэг том хурал болдог байхгүй нэг юм уулзалт болоод тэрний нөгөө нэг зугаалга муугаалга болдог байхгүй. Би ирсэн байсан чинь нэрээ өстө жигэн хүмүүс гайхсан чинь ч одоо хэн билээ гэдэг. Хаана вэ? Энэ манай яг хаана ажилт юм болоо гэх. Одоо чи тэр орооныхоо нэвтрүүлгийг хөтлөж болохгүй юу гэхгүй. Манай харуулч юм болоо. Маад оройн нэвтрүүлэг ихтэй байгаа шүү дээ. Чи заавал өглөө ирц зэрэг албагүй шүү дээ. Чиний эрүүл мэндийг бодоод байна тийм. Бас ядраад байл те. Ороо цаг байгаа шүү те. 5 орой шүү. Яг болно шүү болно. Өдрөө орой гэдэг байгаа шүү. Амар эвгүй өдөгс ш надад. Би 5 дахь орой ингээл хурж ирж штэ.
зочноо хүлээж байгаа л оруулж ирэл дээшгээ гаргаад энэ өрөөнөө чи бүгд хов хоосон болчих юм чинь. Том байр штэ манайх чаа. Тэгэл дээшээ гаргаад хүнтэйгээ ярьчаал зочноо явуулчаал ганцаар ингээл юм идэтээ сууж ангууд нэгсэн хойгоор одоо чи юм сонсоод байгаа шиг хойгоор юм яваад байгаа юм шиг. Ингээл сууж байгаа л би эргэж хараад хойч гэл. Хойч гэл ингээл бодлоо. Тэр нь хамтаараа л ажиллах зүгээр юм байна шүү дээ. Би тэг айдаг болсон болио. Өглөө гарыг та очроо гууж ийн. Одоо уг нь ингэж байгаа юм. Бид нар одоо байгууллага хамт олон дотор одоо бус байгууллагт байдаггүй тэр онцгой өрмөц соёл хийдэг зүйлсээ хуваалцаараа гэж 9986 1045 гэдэг дугаарыг уг нь бол энэ ч биччихээд байгаа юм тийм ээ. А түнгүй манай оролцогчид нэх орж иж ярихгүй байгаад байгаа нь бас нэг юм байгууллагын патент те нууц бас те Хэлж болохгүй байгаа болов гэж бас би бодоод байна. Тийм учраас тэгж бодохгүйгээр манайхан шууд залгаад ороод ирээрээ танаа байгууллагаас бас бид нэр суралцсанмаар шүү те. За энэ талаар би ингэж асуулга явуулсан. Байгууллагт байдаг ингээд сонирхолтой зүйлүүдийн талаар ингээд бид нар ярьж байгаа штэ. Ингээд дэлхийд бас байгууллагт ямар сонин содон зүйлүүд болдог вэ гэсэн чинь цалингүй өдрийн чөлөө өгдөг гинэ. За тэгээ энэ болохоор тухайн жилдээ нэгээс 2 удаа ямар ч нөгөө нэг юу байхгүй байж болно шалтгаан байхгүйгээр нэгээс 2 өдөр бол цалингүй гэхдээ чөлөө өгчдөг. Тэгээ чөлөө өгчдөг гэж. Хүүе аль байгууллага гэж вэ? Би тэрийг мартчихлаа. Тэрийг надад манайхан сануулаарай. Тэгээ Монголд бас ийм байгууллага цалинтай чөлөө өгдөг байгууллага байд юм байна. Монголд. Гэхдээ энэ чинь цалинтай гэсэн шүү дээ би. Цалингүй гэж яриад. Цалингүй. Цалингүй. Тэрийгэ тунгалаг. Цалингүй юм уу цалинтай юм уу? Цалингүй тэрийгэ тунгалаг өдөр гэж нэрлэдэг гинэ. Тэгвэл цалинтай чөлөө өгдөг байгууллага Монгол байд юм байна. Тэгээ тэр нь яадаг вэ гэхээр төрсөн өдөр байж. Яг зөв. Хөдөө орон нутагт бүр их байд юм байна. Чиний өөрөө чинь төрсөн өдөр гэж болно. Эсвэл хүүхдүүд чинь төрсөн өдөр гэж болно. Аль нэг өдрөө сонгоо чи өөрөө зүгээр цалинтай шууд найзын төрсөн өдөр үл яах вэ? Болохгүй. Найзаа бол хамаагүй болох. Бүр зүрхний анд үл яах вэ? Боломжтой. Уушгины анд байсан ч болохгүй. Хамаатан. Болохгүй. А тийм үү. Ерөөсөө ийм өдрөөр яг ингээд шууд албан ёсоор бүр ямар ч өөр нэмэлт асуултгүйгээр пак гэж шууд шууд. Тэгвэл хэдүүлээ энэ байгууллагатай найз нөхдийн төрсөн өдрөөр цалинтай чөлөө гэдэг соёл дэлгэрүүлье. Үгүй би бол чөлөө хамааргүй байна. Яаж аа? Юу хамааргүй нэ? Би чөлөө хамааргүй төрсөн өдрөөр. Чөлөө. Энэ чөлөөгөө хамааргүй. Би чөлөө авч найзынхаа төрсөн өдрөөр төлөө гэмээргүй байна. Тэгээд одоо жишээлбэл гадны улс орнууд чинь нөгөө нэг амтан төвтэй байгаад идэв штэ. Амтанд их хайртай байгаад идэг. Тэгсэн чинь зарим байгууллагууд нь бүр ингээд амтнаа авчрах. Одоо жишээлбэл нөгөө нэг уг нь бол бүгд амтнаа авчрах нэрээ. Хүүхдээ ингээд юутэйгээ ажилтайгаа танилцуулах өдөр гэл ингэдэг штэ. Тэгсэн чинь амттаа ингээд ажилтайгаа танилцуулах өдөр гэж болдог гинэ. За тэр амтанд танилцуулж яа. Тэгээд тэр өдөр ингээд амтантайгаа ингээд хамтдаа ингээд ажилч хөдөлмөрлөд явдаг гинэ. Угсаа ийм сонин гой юмнууд байд юм билээ байгууллагуудад. Тийм ч учраас өнөөдөр энэ цагийг уулна эхлүүлж байгаа байхгүй. 9986 1045 дугаар дээр тантай холбогдох ерөөсөө нэг 9 орчим минут л байна. Та холбогдоод өөрийнхөө байгууллагт байдаг их сонин содон танаа бусад байгууллагууд эндээс хуулбарлаасаа гэж бодож байгаа тийм гой зүйлээс ярилцаарай тий. Хуулбарлаасаа гэж бодож байгаа зүйлээ айгүй олон зүйл ярьсан шүү дээ. Хоёр бол өөрсдийнх нь байгуулгын. Тэгвэл яг хуулбарлаасаа гэж бодож байгаа ганц зүйлээ хоёр хэлээч. Ганц зүйлээ. Манахаас уу? Тэгээ манахаас хуулбарлаасаа, манахаас үлгэрч аваасаа гэж бодож байгаа ганц зүйлээ шүү. Тэр бол олон хоёр бодож байгаарай заяа. Манайх сардаа нэг суглаад тэр суглаан юм орно. Нэг нь цалинтай чөлөө байдаг шүү. Энэ жишг нэлээ хэдэн жил болж байна оо гэсэн байна. Энэ ёстой гоё. Энэ гэхдээ туяагч энийг дээрээс хойш бичээд байгаа байхгүй юу? Нөгөө байгууллагын хүүхдүүдэд нөгөө анх ингэдэг байсан гинэ. Шилдэг ажилтнаа тодруулдаг байсан гинэ. Тэгсэн чинь нэг нөхөр л ингээл тогтмол баг авах гад байсан. Тэгэхээр нь бусад нь тэнцвэртэй байлгахаа суглаа тавьсан гинэ. Тэгсэн чинь нэг нөхөр бүр тогтмол авдаггүй гинэ. Бүр тэр. Оо ямар хэцүү юм бэ? Наа чи яасан азгуу л үйд юм бэлээ гэд дээр нэг бичсэн байсан. Очроо юм хаашиж одоо тий. Туягч энэ арга бас болж л байна тий. За хоёр одоо тэгвэл нэгийг хэл. За надаа нөгөө нэг тэр 7 хоногт нэг удаа байгууллага хамт олноороо бүүндээ нэг 20-30 минут ингэж яг тойрч суугаад суралцдаг цаг уу? Суралцдаг юм цаг гаргуул их зүгээр. Нэг нь лекц уншдаг юм уу те, нэг нь одоо ээлж магадгүй баярлалаа өчтөр минь гэдэг шиг те. Одоо өнгөрсөн 7 хоногоос би ийм ажил дээрээс ийм сурлаа, ийм ухаарлаа гэд. Магадгүй тэр цагаа нөгөө нэг бүр ажилчид нь гоё хүссэн хүлээдэг те. Тийм байвал ингээ ээлжээр ингээ те. Би бол яг энийг ээлжээрээ ярьдаг байхгүй юу? Ээлжээрээ ярил гоё байхгүй юу? Би бол бүр энийг бүр манай байгууллага хэрэгжүүлээсэ гэж бодож байна. Юу. Манай байгууллага жилдээ нэг удаа шаардлагатай үедээ 10 хоног цалинтай чөлөө олгодог гэж байна. За манайх угаасаа 10 хоног гэж байна.
Манайх угаасаа бас тиймэрхүү өдрүүд байгаа. Манайх гэхдээ чөлөө олгочдөг те зүгээр тэр нь цалинтай л гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Гэхдээ зуны амралт байгаа шүү дээ. Тэрэн дээр цалинтай байгаа шүү дээ. Цалинтай. Хоёр өнөөдрийн энэ сэдвийг гаргаж ирэхдээ яг хин рүү зориулж гаргаад байгаа. Гэхдээ надад хамаарлахгүй юу шинэ учраас 6 сар болоог угаачсан. За тэгвэл ингэж чинь нэрээ тижээвэр амтнаа авч ирэх гоё юм билээ. Өнгөрсөн 5 дахь Дэйси гээд мангар ухаалаг нохоо манад зочилсон гинэ. Оо. Тижээвэр амтнаа ажил дээр авчихсан байна шүү дээ. Манай нохоо одоо ухаантай биш уу? Мангар байгаа. Авчирвал гай болно чи. Энэгээр зүгээр ажил хийхгүй нахна шүү. Тэгээ би авчирсан ш нэг удаа. Нэр авчирсан ш чамааг байхгүй гад авчирсан юм ш нэрээ. Би хайцсан байсан. Чи хайцсан байла. Чи нөгөө нэг цалинтай чөлөөг аваа явцсан байсан. Цалинтай чөлөөг аюу. Агуу дахиад яалтай байлаа гэж туяагчаас комент өчөж орж ирж байна. За тэг хин очрогийнхыг би бол сонслоо. Байгууллагаас энэ зүйлийг ингээд аваад хэрэгжүүлчихсэн. Юу гэсэн бэ? Тэр нөгөө нэг тий хурал 7 хоногт нэг удаа би биенээс ингээд цаг гаргаасаа гэжсэн. Би бол ингэж хэлнэ. Манай байгууллагын өдрийн хоолны цаг бол одоо миний бас хамгийн дуртай цагуудын нэг. Ер нь энийг заяа андахгүй зөө. Яг тэгэхээр би энэ байгууллагад ажилдаггүй байхдаа хүртэл би өдрийн хоолыг бууддаг гэсэн шүү дээ. Хурж ирж. Очроо. Харин тий одоо манай Эрка одоо ингэж байгаа байхгүй. Тэр өдөр чөлөө авцсан ч гэсэн яг цайн дээр ирж бол цоодоо идэж. Яг тэгнэ. Гөө яа гарахгүй. Угаасаа юм баггүй. Гадуур би мөнгө төлөөд аваад идсэн ч гэсэн найдахад хэцүү юм байдаг байхгүй. Тийм болохоор байгууллага дээр ирээ те идсэн бүр ингээд бүр ингээд хид исэнд мань хэрэгтэй байгаа байхгүй. Тэр арай сэтгэл амар уюг 50 байхад гоё. Хамгийн гол нь ингэдэг байхгүй. Манай тоогооч чинь бүхэн болгоны биеийн байдлыг ерөнхийдөө мэдчихдэг. Нэг юм нэг за нэг от шиг л яах гэдэг байхгүй юм шиг ингээд харцаараа ялгал. За нэрэ хотод чи өвдөдсөн гайгүй юу? Одоо тэрийг ингээд нөгөө нэг тэмдэг үзүүлж байгаа. Энэ хоол нөгөө нойр болж ирэх цай шүү гайгүй шүү. Эннээс ингээд уучраа. Наадных шөлийн битүү угаар наа чи ингэдэж шүү гэд. Нааг нөгөө жирэмсэн байхад чи заяа энд мөөхтэй хоол байгаа. Яах юм гээд. Тэгээд дээрэс нөө ингэн те. Манай дэ эрүүл мэндийг бодоод хийж гисэн хоолыг бид нар зүгээр идчихин те. Нөгөө хаяа бас нэг чит хоол хийнэ те нэг юм шарсан хуурсан юм хийн. Бид нар тэрийг бүр айгүй юм дурлж идэн те. Нөгөө ээж шиг. Ваа нако энийг өдөр болгон хийгээч мийгээч бид нар их заваа те нэг муухай юмрон тийм. Айгүй олон юмд яах гээд шүү дээ. За тэгээд накогийн юу гоё шүү. Сайхнагийн нөгөө нохоо орж ирсэн гэж нохоо ирсэн гэж хэлсэн шүү дээ. Тэрэн дээр ингэнэ гаднаас орж ирсэн хүмүүс цочоод өхөөрдөөд хөөрхийн юм бэлээ гинэ. Гэтэ наа чи айгүй тийм хоёр өөр юм те цочсноо өхөөрдөөд тэгин эхлээд зочин заяа. Эхлээд зочин. Манай нохоог ч харуул чи эхлээд зочин заяа. Гэтэ чи угаасаа нохооноос зочин л. Гү чи 2 минутын дараа чи манай нохоог тэрвэрэлгүй нэг бол. Гүү чи сайн зүгээр чихмэл тоглоом. Хараад зүгээр ингээд зүгээр хайр. Ингээд газар ингээд гүйж харсан юм уу? Харсан хөөрхөн мэлээ. Зүгээр ингээд газар гүйж юм уу? Тэгээд тэрч гүйс юм уу? Гүйдэг тоглоом. Гэхдээ яг намайг гүйцэхгүй мэлээ. Манай байгууллага дээр чинь одоо хүмүүс оржоод надаас зочиж өхөөрддөг шүү дээ. Өнөө. Тэр очог гүцгүй магадгүй шүү. Орцоо. Наа чи яг орох юм байна. Яг орчлоо. Нэрээ үний юм биш үү? Манай очрог бол орж ирсэн юм бол хүү яасаа хөөрхөн үсэ. Намайг чи энэ манай сонсогчд бүр арслан марслан яг манай сонсогчд яг зүгээр зөөлрүүлээд намайг гомдчих магадгүй гэдэг аар очроо гэдэг байгаа шүү. Тэрнээс яг энэдийн дотор бол нэг хав очроо. Хав бичрээ. Йой. Тэг гинэ. Аим шиг кино үзснээ хөөхөн байдаг шиг л гинэ. Харин тэгшээ одоо чинь энэ заяа бол намайг байгууллагаар айгүйх яг нэг нохоо шиг хөөрдөд идэг байхгүй. Энд тэнд булангаас гарч ирж очоон те. Тэг ингээ харна ингээл гатгаж матгаал те. Би одоо нохоо л байгаа байхгүй заяа өвдөө нэг хав нохоо үстэй үс саглан яацтай. Тэгвэл би одоо ингэж ярих нь штэ. Манай очрогоос хэр игдүүтэй юм те. Хэцүү. Очроо. Манай очрог бодох юм бол сахал махалгүй те жижиг. Тэр зүгээр нэг юм жижигэ чихмэл тоглоом. Гэтэ гүйдэг чихмэл тоглоом. Чи бол амбал базаа цөнхрүүг хийн шууд. Гэхдээ ер нь бол гэрийн тижээр амтан ажил дээр авчрах юм бол нөгөө гэрийн тижээр амтан амтанд жоохон ээлгүй хүмүүс бодлоо жоохон тээ шаалах юм. Мянган ахмах бол зүгээр наадмуу гөлгөө яамаа антар гэд. Гэтэ хөргийн амтан бас дотроо бас ингээд хайр нь хөрөлдөх шиг байгаа. Яна мянган ах тийм юм уу? Намайг өшгөж мэдээ. Мянган ах чи таамаатай шүү дээ. Би нэг мянган ах
руу гэсэн. Гэтэ мянгаах Сайн байна уу гэдэг нэг өдөр тэхвээ. мянгаах хайр нүрдэг байхгүй. Хайр нүрдэг мөртөө худлаа гадна. Наад нэг юм аа. Гэхдээ яг нөө хайрн дотор хадна гаднаас. Тийм баха. Аль дээр мянгаахтай зүрсэн чи ингээд тайраа явцсан ажсан. Чи гэхдээ мянгаахын тенсэр бол алж байгаа шүү дээ. Тэгээ тенсэр араа барахгүй байгаа. За манайхан цөөхөл ажилдаг л да. Заримынх нь ихнэрүүд биднийг идээрээгээд хоол өгөөд явуулцдаг. Яасан ч сайн эзэгтэй нар юм тийм өдрийн хоол бест байдаг даа гинэ. Наад ч өстой гоё санаа. Гоё юм байна. Бас байж болох юм те. Гоё. Хэрвээ цөөхүүлхнээ болвол цөөхүүлхнээ ажилдаг хүмүүс бол ингээд бас нэг ээлж тий. Тийм. Ажил дээр хоол иддэг бас байх болог би мэднэ. Тэр нь болохоор нууд хувьдаа тоогооч байхгүй. Ээлжлээд ингээд хоолоо ингэж хийдэг. Хийж авчрах юм байна те. Үгүй, газын плетэдэг бүр ингээ ажил дээр нь байж идэг. Ажил дээр ингээ хоолоо хийдэг байгууллагууд бүр аваа олон байд юм бэлээ. Тэгээд заримных нь хоол бол одоо зүгээр усан шүл ийдэн те. Тий. Тэгээ янз гэсэн үг байхгүй. Тэр чинь тэгээд тухайн хүмүүс чи хоорондоо өрсөлдөж штэ. Би одоо наакуг бити ингээ өвдөж мөвдөөсөө гэж би айгүй чин сэтгэлээсээ боддог Би байхгүй. наакугийн зуны амралт бити болоос. Яг тэгэхээр наакуг өвдөчгөр хараа. Мянгаах буудаг байхгүй хоолн дээр. Миний муу ахын хийдэг хоол юу гэж махтай гуралтай шүл хийдэг байхгүй. Тийм үү. Тий. Гоё юм биш үү? Мах тос аривантай хоол их хийдэг байхгүй. За энэ мэт Нэг комментиг уншчихъя тэгээд. За тэгье. Юу юм? Манай сайхныгийн коммент. Уйсцээ. Сая дээр тэгээ ярьсан шүү. Тийм үү би өөр юм бодоод байгаа юм байна. Ингээд Очрогийн толгойд шал өөр юм байгаад байгаа. Өөр боцоо гадагшлуул шаардлагатай. Энэ мэдчлэн 2 дахь гэртээ нь бусдад байхгүй. Бусад айлын 2 дахь гэрт байхгүй. Маш олон давуу талууд байдаг. Та яах вэ мэдээж төрөний Эркагийн очраагийн хэлсэнчлэн ингээд далт хийчихэл нуучаал ил гаргах чам бол хил ам хүрчин гэл ингээд бодоод байгаа юм байна. Нэг уурчих. Юу юм? Бодрогийнх. Манай байгууллага бас ахмад ажилтнуудаа урьж авчирч нэг өдөр өөрийнх нь хийж байсан ажлыг нь хийлгэж баярлуулдаг гинэ. Гоё юм байна. Наа чи гоё юм биш үү? Ямар гоё юм бэ? Би хөгшөрчөөд радио дээр хөтөл тиймэр л байгаа. Яг үннийг хэлэхээр. Одоо ихтгэж гэлжээ. Болцаахангүй та энийг одоо тэгээд оюуныхаа мухарт шидчихгүй. Гэтэ чи болцаахангүй надаас хөгшин л дөө. Аха. За ингээд нэмэргүй юм байна. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар энд хүрээж аргаж байна. Та 2 дахь гэртээ болсон асуудлуудыг бас бидэнтэй яг энэ өдөр хуваалцах боломжтой байдаг. Радиогийн 1-р студид Эрка очроо заяа найруулагч Мизу ажиллаа. Дэлхийн өнцөг булан бүрээс Монгол улсынхаа өнцөг булан бүрээс бидэнтэй хамт байсан эрхэм сонсогч танд баярлалаа. Маргааш уулзлаа. Түр баяртай. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио